Би ч одоо 5 жил Уучлаарай дуун сонсохгүй байх юм. шууд орчих гоо. Захаад ихнээс За. За. За сонсогч байна уу? Сонсогч байна. Сонсогч байна. Би давхар сонсогчод байх. Хэцүү жоо халтчихдаг. за энэ За болох уу? Би өөрийгөө сонсоод ч юм төгтөлч юм. За энэ хэцүүч юм. зэйдбэр За гонгийн хэлээ. За сонсож байгаа үстэй хөлтүүдээ. Дахиад хариулчихтэй. Тэгэхээр байна уу? Тийм ээ. За сонсож байна. За тэгэхээр хэдүүлээ ингэнэ. Тийм хэлбэлц хөдөлгөөн гэдэг бол
тодорхой хугацаанд давтагдах хөдөлгөөн тийм ээ. Тэгэхээр бид нар тодорхой хугацаа гэдэг үгийг сайн ойлгох шүүхтүүдээ. Зүгээр давтагдах бол биш тийм ээ. Өчигдөр нэг юм болсон, сарын дараа болсон, тэгснээр 7 хоногийн дараа болсон. Энэ бол давтагдж байгаа боловч саяны миний тодорхойлсон таахгүй. Тодорхой хөдөлгөөн гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тодорхой хөдөлгөөнд гэж хэлж байгаа. Тодорхой хугацаанд гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тогтсон хугацаанд гэсэн. Одоо энэ жишээ бол одоо үйлрэл бол тодорхой хугацаанд солигдсон шүү дээ тийм ээ. За ийм маягаар. Тэгэхээр хэлбэлцэл гэж юу вэ гэвэл тодорхой хугацаанд яг давтагддаг хэлбэлцэл юм аа. Ерөнхийдөө бол хэлбэлцэл хөдөлгөөнийг бол хүүхдүүд энэ айхтар хугацаагаар нь хэлдэг юм аа гэхэд ерөнхийдөө бол ойлгоод давтагдах гэж хэлээд байгаа тийм. Давтагдах гэж байгаа чинь зөв. Гэхдээ хугацааг нь засчих нь зүйтэй байх тийм ээ. За хэлбэлцэл хөдөлгөөн гэж. За тэгээ хэлбэлцэл хөдөлгөөн чинь бас дотроо янз янзаар байна шүү дээ тийм ээ. Одоо их сайхан өөгүй сайхан хэлбэлцэл байна тийм ээ. Одоо шууд Дөрөв сонсохдохгүй ах юм. Гатаа би. за тэгэхээр бид нар сонсогч юм уу дахиад надад хариулт өгөх үү? Сонсогч байна. Сонсогч юу? За сонсогч гэж байгаа. За би яг тийм. Одоо ялтай. За байна уу? Одоо за байна. Хариу хэлээр байна надад. Сонсогч байна. Сонсогч юу? Сонсогч юм. За тэгэхээр бид нар Дахиад алга болчихсон. Тэнэгэрэл. Яаж ашигсан. за тэгэхээр Болж. одоо бид нар гармоник хэлбэлцэл авч үзэх гэдэг юм хөлтөө. Тэгэхээр би сая хэлсэн шүү дээ. Давтагддаг хөдөлгөөн гэсэн. Тэгэхээр давтагддаг хөдөлгөөн гэдэг бол ихтэй тодорхой хугацаанд. Тэгэхээр би таанаас ингэж асуух гэдэг юм л да. Тодорхой одоо завсарт яг давтагддаг ийм функцүүдийг бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бидний хамгийн ойрхон тэг давтагддаг функцүүд синус, косинус хоёр гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр синус косинусаар илэрхийлэгдэж байгаа энэ одоо би яг л таалбарыг асуултанд яаж хариулах вэ? Одоо чинь хөвгөө асуулт ч юм уу, хүнд асуулт ч юм уу, бага оноотой ч юм уу гэдэг асуултанд яаж хариулах вэ гэдэг боломж юм л гэдэг шүү дээ тийм ээ. Синус тэмдэг синус эсвэл косинусын хуулиар өгчөгдөнө гэж ойлгох. За нөгөө талаас Бид ядаа баттай байх юм. Интернетийн асуудалтай байгаа юм болов?
Гээ сонсогддог үе. За одоо. Чи давхар яаж юм бэ? Шууд ярьж. За. За цаашаа үргэлжлүүлээд ярив хөөе те. За ингээ гармоник хэлбэлцэл гэдэг нь синус эсвэл косинусын функцээр илэрхийлэгдсэн. За ийм механик хөдөлгөөн байх нь шүү дээ тийм ээ. Хэлбэлцэл хөдөлгөөн. За тэгээд энэ дээр бид нэг анхааруулах зүйл бол координатыг x гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр одоо бид нар хурд бас уламжил учраас хурд ч уламжил учраас энэ гадны хүүхд орох гэдэг энэ нийлбэр жаргал гэж байна. Ажиглчих тийм. За тэгэхээр үзэлгүй. За тэгэхээр одоо хурд гэдэг үл шилжилттэй хугацаагаар авсан уламжил гэдгийг одоо бид нар бас мэдчих хэрэгтэй байна. 12 дугаар ангийнхан. Тийм учраас бид нар космосоос уламжил авахаар чи синус гарна гэдэг нь ойлгомжтой болчихно тийм ээ. Дахиад хурдтлаас уртгалыг олохын тулд хурдаас авч болно. Тэгэхээр дахиад бид нар синусээс авах космос гаргаж болно тийм ээ. За энэ хүүхдүүд их анхааралтай мэдсэн байх хэрэгтэй шүү. За айхтар төвхтэй зүйл биш. Хэрвээ координат нь x космос гэдэг функцээр илэрхийлж бол хурд нь синусээр илэрхийлэгдэнэ. Уртгал нь буцаад космосоор илэрхийлэгдэнэ гэдгийг тогтоохчих. Би танд яг тогтоох мэрх гэдэг. Нөгөө талаас урд нь омега, нөгөө талд нь омега квадрат үржүүд орж байна гэдгийг бид бас анхааралтай байх хэрэгтэй тийм ээ. За энийг л хүүхдүүд мэрх анхааралтай байгаа. За энэ бодлогон дээр байдаг тийм ээ. Дараа нь бид яг бодлогуудаа харна. За дараагийнх нь бид нар дараагийн слайдн дээр бол хэлбэлцлийн энергийг зөвөр яг та тодорхойлж харуулсан байна. За энэ дээр бол бид нар бодлогон дээр одоо юу нөгөө шалгалтын чинь одоо тэр Е-шин чинь юун дээр ирэх хэсгийг автор ирэх хэсгийг үл мэдэхгүй байна. Зөвөр энэ дээр гэхдээ бид нар юм мэдчих хэрэгтэй учраас л хэлбэлцлийн энерги гэдэг юм хэлчихгүй таа тийм. За энд бол хэдүүлээ чинь юун дээр бодъё л да. Төршийг бодъё л да тийм ээ. Ер нь хэлбэлцлэх хөдөлгөөнийг заадаг загвар нь төрш байдаг шүү дээ тийм ээ. Эсвэл математикт үүсэж. Тэгэхээр бид нар бүршин дээрээ яриад хэдүүлээ жишээ авчих. Бүршин мэдж байгаа учраас би одоо бүршин байдаг гэж ярих хэрэг байхгүй. За юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр потенциал энерги, кинетик энерги хоёр байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр потенциал энергийг бичгээр координатын одоо хувьслын хуулийг нь оруулчихаар космосыг квадраттай функц болчихж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр квадраттай функц болчихоор чинь сөрөг тал руу утгагүй болчихно, тийм үү? За тэгээд зураад харуулсан байна. Энийг сайн анхаарах хэрэгтэй. Энийг анхаар, тийм ээ. За энэ функцийг хэдүүл харчих хэрэгтэй шүү. За нэг юм функц гараад ирсэн байна. За тэгвэл нэг бас энэний ингээ илэрхийлэг харахад сонирхолтой харагдаж шүү дээ. Космос квадрат функцийг бид нар зэрэг ууруулаа бичсэн чинь нэг тогтмолтой дээр нь космос функц гараад ирж шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гэхдээ үе нь манай үеийнээс одоо 2 дахин бага тийм үетэй тийм функц гараад ирсэн байна. За космос функц жууг нь бол нэмэх хас утгаа аваад
юун дээр нэмэх судалгаа авах учраас энэ Y тэнглэхийн Y тэнглэгч X тэнглэгч яг энэ графикаа дундуур гарсан байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр тогтмол утгыг нэмээд өгч байгаа болохоор манай функц маань дээшээ шилжиж явцсан байна тийм үү. За энийг бид нар ингээд бас сонирхолтой харж болно тийм ээ. За үеийн үл нөгөө манай жинхэнэ үеийн бол хагасаар ингээ үеийн явчихдаг юм байна гэдгийг бид бас харах хэрэгтэй. А жинхэнэ хэлбэлцэл маань би хэрвээ хэлбэлцлийн координат хэлбэл зурх юм ийм хэлбэлцэж яхна шүү дээ. А потенциал энерги бол энэ дотор 2 удаа хэлбэлцдэг тийм үү? Байхгүй. За 2 удаа хэлбэлцдэг байх. Өөрөөр хэлбэл хэлбэлцэл Т үед явж байхад потенциал энергийн хооронд утгаа бас 2 удаа ингээд өөрчилж чаддаг байх юм тийм ээ. Хэлбэлц хөдөлгөөн бол нэг хөдөлгөөн бүтэн давтагддаг бол потенциал энерги бол хувирлан нэг бүтэн хувирлан 2 удаа давтагддаг. Хоёр дахин бага үетэй л гэсэн үг юм байна тийм үү. За яг энэ өгүүлбэрийг би кинетик энерги дээр хэлж болно тийм ээ. За гэхдээ кинетик энерги дээр би олон дахин юм ярих байлээ тийм ээ. За нэг асуудал бол яг фазын зөвлөдөг гэдгийг харуулна. За энэ бол яг энерги тал руугаа орцсон юм удаа учраас тийм ээ. За энийг бол томруулаа гарсан бай. Потенциал кинетик энерги яг томруулаа гарчиж. За унтрах хэлбэлцлийн тухай ингэж хэлье тийм ээ. За би ягаад ингэ унтрах хэлбэл заавал тэгштгэл бол би бол та нарыг математик хөршин дүүжингүүдийн томьёонуудыг сайн мэддэг гэж үзээд ингээд ерөнхийдөө дараагийн бодлогон дээр гарч ирэх учраас айхтрын нэг легтлэхгүй байна тийм ээ. За зүгээр хэдүүлээ энэ унтрах хэлбэлцэл унтрах гэж ярьж чинь замхрах хэлбэлцэл гэж ярих юм биш үү хүмүүс тийм ээ. Энийг одоо зүгээр санааг нь хэлэх гэдэг. Тэгээд одоо бид нар юмнуудаа харж явах хэрэгтэй байх юм тийм үү. За жишээ нь хэлбэлц хөдөлгөөний бид эндээс харчин косинус гэдэг зүйл хэлбэл косинус бол хэлбэлж байгааг нь харуулчих чинь. За хамгийн чухал юм энийг л харчих. Би тэгээд танарт бол ингээд хараад томьёогоо сайхан хараад бид нар чи яаж яах нь шүү дээ. А тийм байна. Яг тэгдэм байна гэдэгт одоо үнэмшчих л ёстой. Үнэмшнэ гэдэг нь яг жинхэнэ утгаар нь үнэмших ёстой шүү дээ. Тийм ээ томьёон дээр өөртөө итгэлтэйгээр байна. Тэрнээс одоо чи үнэмшиж багш нь хэлж байгаа юм биш. За тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гэж нэг бол далайц. Далайц бол түрүүний хэлбэлээр далайц бол А байсан бол одоо энэ далайц дээр экспоненциал буюу Y-ийн зэрэгтэй тэгтээ хасах зэрэгтэй тийм функц ороод ирж шээ. А тэгээд тэр маань хугацаанаас хамаарсан. Тэгэхээр хугацааны туршид энэ Y тоомон далайцыг бууруулна гэсэн. Тэгэхээр бууруулсан зураг л энд харагдчихэв тийм ээ. За график бол амархан юм байна. Энэ тасархал шугам бол тэр Y-ийн зэрэгээр бууруулж байгаа шугамж ороод ирлээ. Та хэд бол энэ графикийг сайн мэднэ шүү дээ. А косинус функц маань явдгаараа явж гин. Одоо гэтээ нөгөө юугаараа далайцаа бол доошоо даруулчихсан байна. За амьдрал дээр үл ийм байж болно гэж хэлж байна тийм ээ. Яг Болчихгүй байж. За амьдрал дээр үл жишээ нь одоо хэлбэлц хөдөлгөөн унтрах хэлбэлцийг ингэж харуулж болж байна. Жишээ нь бүрштэй ачаал зүгээр ганцаараа байсан бол жишээ нь өөр ямар нэгэн саадгүй вакуум орчинд бол энэ чимтэй зэрэг тасралтгүй хэлбэлцэн тийм үү. А гэтэл энд ус буюу шингэнд оруулаад ингээд үрэлтийг үүсгэж, эсрэг үүслийг үүсгэчихээр энэ бол замхрах хэлбэлс болно гэж хэлж байна. За энэ бол жишээнүүд байдаг учраас гайг баг. Энэ бол одоо таны сургууль юун дээр ч юм бол агшаар чин зөндөө заадаг учраас зүгээр. За энэ бол яг албадмал хэлбэлсийг дахиад хэлчихлээ хөвгтүүдээ. Албадмал. Өөрөөр хэлэх юм бол саяны энерги алдагдлыг гаднаас нь үейлэх хүчээр нөхөж өгнө. Үейлэх хүч гэдгийг сайн анхаарах хэрэгтэй шүү. Үейлэх хүч гэдэг тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол тогтмол ч юм уу хүчээр үүсэхгүй. Үейлнэ гэдэг нь яг одоо чинь хүүхдийг ингээд бид саатуулж яхад яг наашаа эрэхтэл түлхэх шүү. Цаашаа явж байгаа үед түлхээд байх шаардлага байхгүй тийм ээ. Тэгэхээр бидний хүч бас тодорхой хугацаанд үейлээд байгаа байхгүй. Бидний хүч бас хэлбэлзээд байгаа байхгүй тийм ээ. Энэ. За энэ үед бол далайц бол хардаа энд далайцыг харъя зүйлээ. Би далайцыг л харуулж байна. Цаана бол космос чи явж байгаа шүү дээ. Далайц хугацаанд хамаарахгүй байна. Тэгэхээр би даа сая хэлсэн. Одоо ярьж байгаа юмнуудыг яг ингэ хэлээд өгүүлбэрт нэг тохироод байна гэдэгт үнсчих хэрэгтэй байна тийм үү бид нар. Тэгэхээр энд харж байгаа нэг юм асуудал байна шүү дээ. Далайц өртөө хугацаанд самар буурхаа байчлаа. Тэгэхээр бол энэ хэлбэлзэл бол далайцаар ингэ явчих юм байна. А хоёрдугаарт юу яаж вэ? Энэ хэлбэлзэл унтрахаа байчлаа. Унтрахаа байна гэдэг чинь юу гэсэн утгатай юм бэ гэхээр алдагдсан энергийг нь гаднаас нь энэ албадсан одоо хүч нь нөхөж өгöd. За энд нэг үзэгдэл ажиглагддаг. За багш нар зөндөө хэлсэн байгаа тийм ээ. Гадны албадж байгаа хүчний омега 0 гэдэг давтамж манай омега 0 гэдэг давтамж манай юуны хэлбэлцлийн хувийн давтамжтай тийм ээ. Манай системийн өөрийн хувийн давтамжтай давтсан юм бол эрзнаас үүснэ.
Resonance гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр далай зэгсэн гэсэн үг. Тэгээ далай зэгшгийг яаж харах вэ гэхээр энэ хараа. Энэ хоёр тэнцчих юм бэл энэ гişүн. Энэ нэг квадраттай нэмэх гэж алга болж шít. Алга болно гэдэг чинь хуваар маань багасна гэсэн үг. Хуваар багасна гэдэг чинь хүртүүр ихсэн гэсэн үг тийм ээ. За ингээд энд бол одоо хэлбэрийн далайц ихсэж байгаа энэ үзэгдэл resonance гэж хэлнэ гэдэг. За энэ практик дээр бол туршлагууд та нар зөндөө хэлж өгдөг багсар чинь тийм ээ. Жишээ нь одоо гүүрүүл хэлбэлдэж байгаа, байшин хэлбэлдэж байгаа эднэртээ яг гаднаас одоо давтамжийн ижлэхэн тийм хүч үйлчлэх юм бол хэлбэрийн далайц ихсээд одоо бас эвдрэлж болох нь шүү дээ. За энэ бол одоо гүүрэн дээр одоо байх тохиол байж болно. За гэхдээ одоо бол их ихэнд төмөр бетон гүүрж учраас айхтар гэж нурж имгэрх нь гайгүй болчих тийм ээ. Нэлийн дээх нь бол тийм асуудал болж ирсэн тийм жишээнүүд таамт бол одоо ном дээр чинь байж байгаа бах тийм ээ. За энд бол нэг жишээ ингээ харж байгаад ямар ч тийм гүүр одоо бетон гэж бодоход бас нэг хэцүү юм бол одоо 70 дэгүүр тавьсан том гүүрүүд биш тийм ээ. Энийний давалгаа бол яг тогтмол юутаагаар ирж багнуудыг зохиж байгаа тийм ээ. Тийм учраас энэ дээр хийж байгаа хийц одоо энэ тооцоол бол их л нарийн байх хэрэгтэй болж таарч байна тийм үү. За бүх батын талын асуудал бол их тавигдсан. За цахилгаан хэлбэрийг би өнөөдөр ярихгүй шинжтэй юм байна. Тийм учраас цахилгаан хэлбэрийг ярина тийм. За цахилгаан хэлбэрийг ярих нь шуурсрах гэдэг. За цахилгаан хэлбэрцэл гэж юу хэлэх вэ гэхээр би сая танд хэлээ механик хэлбэрцэл гэсэн тийм ээ. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа гол юм бол ердөө үндсэн тэгштгэл хэлбэрцэл тэгштгэлийг хуулийг мэдэх нь чухал тийм. За хуулийг нь мэдэх нь чухал. Өөрөөр хэлэх юм бол тэгээд тэр хуулиар юу өөрчлөгдөж байна? Одоо бид нар X гэж бичсэн шүү дээ. Дараа нь V гэж бичсэн шүү дээ. Тэгээ A гэж бичсэн тийм үү? Тэгэхээр бид нарт нэг юм асуудал байх хэрэгтэй. X гэж юу юм бэ гэж асуувал та нар X үл юу ч яж болно гэж хариулах хэрэгтэй байна. Тэгвэл X маань юу вэ гэдгээсээ болоод ямар хэлбэрс ирээд байна гэж гарах хэрэгтэй тийм. Жишээ нь одоо X гэдэг шилжилт байх юм бол шилжин гэдэг нь механик хөдөлгөөн. Тэгэхээр шилжилтийн дараа хурд нь байх хэрэгтэй. Энэ шилжилт хөдөлгөөний хурд байх нь нэг ч хугацаанд хийх шилжилт нь байх нь. За дахиад гудамж авах юм бол энэ хөдөлгөөн хурдталтай бол хурдталж нь гарах юм. За нэг асуудал бол юу гэхээр косинус синус функцээс сэдж авсан ингээд өөртөө эргэж гараад байдаг учраас саяны миний хэлсэн гурван хэмжигдэх хүн бол гурлаа тусдаа хэлбэлцээд эхэлдэг байна шүү дээ. Хэлбэлц хөдөлгөөнийг харуулдаг байна. За сая би хэлсэн тань X үл юу ч хийж болно гэж. Тэгээ хамгийн эхлээд таанд X дээр шилжилтээ гэж заасан. Одоо X дээр би жишээ нь одоо энэ цахилгаан хэлбэлцэл дээр юу оруулах вэ гэхээр конденсаторынхаа цэнгийг авах гэдэг байхгүй. Конденсаторын цэнгийг X-ийн оронд явах гэдэг шүү дээ. Манай конденсатор дээр хуримтлуулдаг цэнийг яах вэ гэдэг асуудал байна тийм үү? За энийг бол манай хүүхдүүд их сайн мэднэ. Би зүгээр энэ дээр одоо нэг юу таанарт юм цикл процессыг харуулчих тийм ээ. Зүгээр хилээтгэе. За нэмэх ас цэнэгтэй ингээд конденсатор ах юм бол төсвөрийг залгах юм бол цэнийг алдах нь ойлгомжтой. Цэнийг алдна гэдэг чинь гүйдэлгүйгээд гэсэн. За тэгэхээр анхааралтай байгаарай. Нэмэх ас гэдэг цэнийг ингээд хөдөлгөөнгүй байсан бол одоо хөдөлгөөнд ороод эхэллээ шүү дээ. Тэгэхээр цэнэг нь буурна. За нөгөө талаас энд гүйдэлгүйгээд эхэллээ. Гүйдэлгүйхтэй 0 байжгаад тодорхой хэмжээд хүрч байгаа шүү дээ. Тэгэхээр энд ямар үзэгдэл ажиллах вэ гэхээр гүйдэл хувьсж байгаа тохиолдолд өөрийн индукц гэдэг үзэгдэл ажиллах хэрэгтэй тийм ээ. Энд. За тэр өөрийн индукц маань яадаг юм бэхээр өөрөөр нь гүйж байгаа гүйдэл хувьсж их юм бол гаднаас ирж байгаа гүйдийг эсэргүүцэх хандлагатай байна гэсэн юм. Одоо ленцийн дүрийг биелүүлсэн юм ойлож авч байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нөхөр гүйгээд ихэх үед бол ороомогт үссэн индукцийн гүйдэл манай гүйдийг эсэргүүцдэг байх. За тэгээд хэсэг хугацааны дараа мэдээж хэрэг дээр эсэргүүцэж байгаа гүйдэл бол одоо боломжинд болохоо байна. Тэгээд гүйдэл гүйчихнэ шүү дээ. За тэр үед нөгөө боломжинд болохгүй болсон эсэргүүцчихсэн юм маань юу болоод үлдчих вэ гэхээр хүрээндээ энерги болоод үлдчих байхгүй. Тэр энерги яадаг юм бэ гэхээр нөгөө гүйдэл чинь буурсаар алга болно шүү дээ. Тэр үед индукцийн ленцийн дүрмээр энд нөгөө нөөцлөгдсөн энерги чинь манай гүйдлийг зогсоохгүй гээд үргэлжлүүлээд яваад байдаг байхгүй. Конденсатор цэнийг аашаа заалтцсан. Одоо боломжгүй болцсон байхад ороомог өөрийнхөө нөөц энергиээр гүйдлийг үргэлжлүүлээ явуулчихна. Тэгэхээр конденсатор чинь 0.0 цэнэгтэй байсан юм чинь гүйдэл үргэлжлээд явахаараа доотлын албан эргээ цэнгэлж байна шүү дээ. За ингээд
ороомогдох энерги дуусангууд манай конденсатор маань яг одоо манай зурагт байгааг эсэргээ зэмлэгч чинь. За энэ процесс буцаад явах хэрэгтэй тийм үү? За энийг бол ингээд буцаад ингээд конденсаторын хавцуудын цэнэгүүд тэмдгээ өөрчлөөд ингээд процесс үл тасалд үйлчлсэн шүү дээ. Тэгэхээр энэ үл яг та нарын нөгөө нэг механик дүүжин хэлбэлцүүлэх эсвэл бүршийг хэлбэлцүүлэх хөдөлгөөнтэй яг ижилхэн. Гэхдээ энэ үл цахилгаан сорон зүйцэглэл байна тийм үү? Цахилгаан сорон зүйцэглэл байна. За одоо би энэ дээр дараагийн хүн дээр хэлбэлцэлүүд байдгаараа байна тэгштэглээ нэг харуулчих. Тэгэхээр тэгштэл харуулах чинь би ягаад тэгштгэл дээр ингэж анхаарал тавьж ийнэгөө жишээ нь би сая хэлсэн шүү дээ. Энэ хоёр дахь тэгштлийг харж явагдав. Хоёр дахь тэгштгэл бол хэлбэлц хөдөлгөөний тэгштгэл. Энэ дээр бол хэлбэлцэж байгаа зүйл маань цэник байна. Механик дээр бол энэ хөдөлгөөний күүгийн орнд шилжилт байдаг шүү дээ. Тэгэхээр та нар шилжилтийг сайн мэддэг учраас тийм ээ. Шилжилтийн тэгштгэлийг мэддэг учраас би энэ дээр зөвхөн күүгээр шууд хичээд байсан. За энэ тэгштгэлийн хэлбэр хоёр дахь тэгштгэлүүд бол хэлбэлц хөдөлгөөний тэгштгэл байдаг байх юм тийм ээ. За эндээс бид нар хэлбэлц хөдөлгөөний тэгштгэлийг хартсан юм чинь одоо тэр омега 0 квадрат гэдэг энэ одоо тэмдэгдэж байгаа зүйл бол тэр нэгдүгээр тэгштгэлийн нэг их бага L-ийн тэмдэглэл юм байна шүү дээ. Омега 0 гэдэг чинь тойрог давтамж яахгүй манай системийн өөрийн давтамж. Гэхдээ тойрог давтамж юу бодох юм бол зүгээр бидний ярьдаг давтамжийг бодох юм бол 2p-ийг дахин үлдэх. Тэгэхээр Есhtер болгон дээр бол ерөнхийдөө давтамж өгсөн байна. Тэгээ энэ рүүгээ хөргүүлж болохдоо та нар омега руу оруулахын тулд 2p-гээр хөгжүүлчих юм шүү дээ тийм ээ. За ингээд амархан байх. Давтамж шууд тэгшгэлээс гараад ирж байна. Буцаад үе давтамж хоёрын харьцаа бол үе давтамжийн харьцаанаас үе олчиж болох. За эндээс ингээ харж яхад бол бид нар Томсын том юм байна тийм нь Томсын том юм байна. Будаж өгөөц. Томч юм тийм. За ингээд томьёог бол бид нар ятсан байна. За тэгэд ингээ оруулчихлаа. За дараагийн хүүхдийг дараагийн слайдыг харъя тийм үү. За энэ слайд нь бол яг саяны энэ цахилгаан сорнцын хэлбэлцлийг зөвхөн механикийн бүршний хэлбэлцэлтэй харуулсан тийм зураг байгаа шүү хүүхдүүд тийм ээ. За тий. За яг энэ механикийн юунуудын бүрслүүд яаж заавал нэг бүрсоор мань хааш орч. Цогцолтой юм. Ингэж явах юм байна. За тэгээд тэгштгэлийнхаа шийдийг өчөө би одоо тэр түрүүний бичсэн чинь тэгштгэл нь. Тэгээ бид сайн бас анхаарах хэрэгтэй. Түрүүний бичсэн тэр Q гээд 2 удаа уламжлал авчирсан чинь энэ хэлбэл зүйлүүд тэгштгэл нь байхгүй тийм ээ. Тэгэхээр яг та нар их сургуульд ороод энэ бол уламжлалтай энэ тэгштгэл дифференциал тэгштгэл гэж хэлнэ гэдэг ингээд ойлгох чинь. Тэгэхээр энэ тэгшгэлийг бодох юм байна. Тэгээд энэ тэгшгэлийг бодохоор нэг шийд гарна. Тэр шийд нь тоо биш функц гарна. Тэгэхээр бид нар бол тоо гардаг тэгштгэл маань одоо тийм ээ аалгаврын тэгштгэл байх нь шүү дээ. Дифференциал тэгштгэлийн шийдвэл функц гарах нь байна тийм ээ. За энийг бас сайн манайхан мэдчих хэрэгтэй. За ингээд энэний шийд маань Q маань бас л косинус функц гараад ирлээ. Косинус гарна гэдэг чинь энэ маань одоо хэлбэлцээд эхэлж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ цэник бол конденсаторын ялцнууд дээрх цэник байхгүй тийм ээ. За тэр цэник нь яг косинусын үйлээр ингэж явцдаг байх. За гүйдэл гэдэг бол цэнигээс 2 удаа уламжлал авах учраас бас л косинусаас уламжлал авахаар дахиад гармон функц гарна шүү дээ тийм ээ. За тэгээ энийг яг дайлуулад нөгөө конденсатор дээрх юугаа конденсатор дээрх хүчлээ бас бичих юм бол дахиад косинусын хуулиар өгчлөгдөн тийм ээ. За ингээд саяны хэлбэлцлийн хүрээнд байж байгаа гүйдэл хүчтэл одоо цэнэгүүд конденсаторын ялцнууд дээрх цэник хүчтэл үрээгээр гүйх гүйдлүүд бүгдээрээ гармоник хэлбэлцэл хийж штэ тийм ээ. За энэ байна. За энэ бол цахилгаан хэлбэлцлийн юу жишээн дээр авч байна тийм ээ. За ер нь энийг яагаад бидүүлээ бас нэг хувьсах гүйдлийн хэлхээний талаар жоохон бас нэг мэдээлэл өгөх хэрэгтэй байна тийм ээ. За энэ үл яаж нөхөр хувьсах гүйдэл гэдэг бол бас л нөгөө гүйдэл хүчтэл нь хувьсч идэг. За тэгвэл нэг сайхан асуудал байна. Энд гармоникоор хувьсч шүү тийм ээ. За яахаар хувьсах гүйдлийн хэлхээний гүйдэл хүчтэй гармоникоор хувьсдаг юм бэ? Яагаад гэдэг асуултыг тавих юм бол энэ үл өрдөөл нөгөө бид нар нөгөө нэг юу мэднэ шүү дээ. Юу генератор гэж мэднэ шүү дээ. Генератор дотор чинь соронзон орон дотор хүрээ чи эргэж байгаа шүү дээ.
Тэгэхээр ингээд логикоор бодох хэрэгтэй. Иргэжил байгаа юм бол тэн дотор байгаа одоо урсгал эдрийн өөрчлөлтөл иргэж байгаа бие их бол гармоник юу хуулиар захирагдана гэдгийг очих юм л космос ийм хууль байх хэрэгтэй юм бид нар анхаарах хэрэгтэй. За яг энэ дэр гүйтэл хүчтэй хоёр бол хоёулаа сайхан космосын хуулиар үүсгэж байгаа боловч фазын зөрж шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Фазын зөрж. За тэгэхээр энийг яагаад ингээд зөвхөн хэлбэлзийг яаж байгаад энийг яагаад ярь шаардлага гарч байгааг хөлтүүдээ энэ чинь нөгөө нэг дөрөвдүгээр хэсгийн нөгөө нөхөх бодлого гэдэг дээр энэ бас ирж иддэг штэ тийм ээ ирдэг. Тэгэхээр яг одоо жишээ нь ингээл гүйдэл хүчтэй чи асуун. За жишээ нь 3 дахь илэрхийлвэл бүрэн эсэргүүцэл. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь бид нар эсэргүүцэл гэдэг бол одоо R гэдэг эсэргүүцлийг л одоо үзээсээр ирсэн юм байна штэ тийм ээ. Тэгэхээр одоо энэ омега L нэг их омега C ч юу юм бэ гэхээр энэ тэр хэлхэн дэх индукцлал тэр хэлхэн дэх багтаамж хоёроос үүссэн юу байх вэ? Эсэргүүцлүүд байх. Энэ омега гэдэг юм байхгүй энэ хоёр хоёлаа байх. Өөрөөр хэлэх юм бол энэ бол хувьсах гүйдлийн хэлхэнд гарч ирдэг эсэргүүцэл байна шүү дээ. Тогтмол гүйдлийн хэлхэнд энэ эсэргүүцэл байхгүй. Тэгэхээр бид нар хувьсах гүйдлийн хэлхээ ярьж байгаа учраас хувьсах гүйдлийн эсэргүүцэл гэсэн ийм бүрийн эсэргүүцлийг ярих нь шүү дээ. За бид нар мэднэ R бол идэвхтэй эсэргүүцэл, омега L бол индукцийн эсэргүүцэл, нэг их омега C-г багтаамжийн эсэргүүцэл. Омега L хамгийн их мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл хамгийн их индукцэлтэй хэлбэр бол оромог байдаг. Тэгэхээр энэ бол оромог дээр ярина. Багтаамж хамгийн их илэрдэг элемент бол конденсатор байдаг. Тэгэхээр бид нар яг загвар болгоод ердөө эсэргүүцэл, оромог, багтаамжуураас тогтсон юм хэлхийг аваад үздэг шүү дээ тийм ээ. Тэгээд тэрний бүтэн эсэргүүцэл юм. За сая л энэс гарсан. За хувьсгуулж гэх нь ом ихээр бид нар амархан тавьчихсан. Саяныхаа өгүүлбэрчлэг хамаарлаг тавьчихсан тийм үү? За асуудал байхгүй энэ дээр тийм ээ. За хувьсгуулж ихээр чадал гэдэг юм бол бас орж ирэх магадлал өндөртэй. За чадлыг тэр хоёр томьёогоос хараад. За нэг томьёо ийм байсан юм а гэд. За тэгээд энэ эмгэгтэйчийн томьёогоор хоёр дахь гараад ирсэн. Тэр их чухал хөлтөтэй. Гүйдлүүч чадлыг олохдоо гүйдлүүчдийг үржүүлж чинь энэ бидний мэддэг том юм байхгүй. Тэр нэг дээр гүйдлүүчдийг үржүүлж харагдаад байна шүү. Гэтэл хувьсах дээр болохоор чинь далайцуудыгаа үржүүлээд хоёр туваадаг гэдэг юм нэг том харагдаж шүү. За дээр нь космос P гэж юм. P чи юунаас болж гарсан юм бэ гэхээр гүйдлүүчдээр фазаа давцахгүй байхгүй. Тэгэхээр гүйдлүүчд хоёрын фазын зөрөөс гарч ирсэн юм чигтгүй байх нь. За болж байна юм тийм ээ. За тэгвэл гүйдлүүчд хоёрын фазын зөрүүг яаж олох вэ гэхээр энэ доотлын томьёод харагдаж байна. Тангасаар нь олчихно. Олсон эмчтгүүнээ бид нар космосоос үзүүлээд дээшээ тавьчихна. Тэгэхээр энэ 2 ба 3 дугаар томьёо бол шалгалтанд одоо тооцсон дээр яг ирэх ёстой томьёо байх тийм ээ. Нэгсэн анхааралтай байгаа хүмүүс. Энэ үл яг хэрэг болно. За тэгээд энэ чи яг таны хичээл дээр номон дээр чинь байгаа тийм ээ. За манай энэ бас нэг юугаар бичлэг хийгээд үлдэн ингээ харж байна. Энэ томьёо хаач байгаа. Та одоо өнөөдөр харж амжсангүй бичэмц за харах нь чарж байгаа тийм ээ. Бичэмцсэнгүй гэж санаа зовх хэрэг байхгүй тийм ээ. Одоо интернетээр ороод ингэ байж байна. Би санааг нь хэлж байгаа учраас. Тэгэхээр би хэлж байна танарт энэ үл тэр нөх бодлогон дээр ирэх магадлал өндөр байна шүү дээ тийм ээ. За өшөө бас нэг асуудал байна. Үйлчлэгч утгууд гэдэг юм байдаг юм байна. Тэгэхээр хувьсж байгаа юм гэдэг чинь максимум утгандаа хүрнэ, минимум утгандаа хүрнэ. Тэгээд бас нойлшин тийм ээ зөвнүүдэндээ харах. За тэгвэл физикт нэг асуудал байна. Та нар математикаар хамгийн овгор дээр байгаа одоо синусынхаа дээр байгаа цэгийг максимум, хамгийн ёроолтой байгаа цэгийг минимум гэдэг шүү. Физикт тэхгүй. Физикт бол дээд доод хоёулаа максимум бол. За тэгэхээр та нар бодож байгаа. Эерэг тоо чинь дээд тал чинь эерэг тоо учраас том, доод тал чинь сөрөг тоо учраас минимум гэд ингээд хэлчих штеп. Тэгэхээр одоо бидний одоо төсөөл зүв биш тэ гэж магадгүй. Тэгэхээр би асуух гэдэг юм. Тэгэхээр би асуулахгүй танд ингэж хэлэх гэдэг. Жишээ нь бид нар нэм хасах гэдэг ямар нэм хасах гэж одоо юу гэж ийм тоо оруулсан юм бэ гэхээр үндэ бол баруунтай зүүнтэй дээшээ доошоо тийм ингэсэн утгаас орж ирсэн шүү дээ. Тэгэхээр цахилгаан гүйдэл дээр бол эерэг тал руу гүйх гүйдэл хасах нь нөгөө тийшээ эсрэг гүйдэл нөхгүй тийм ээ. Тэгэхээр гүйдэл баруун утсаар чиний өөдөөс харж байгаа дамжуулагч утсаар баруун тийшээ гүйх үү зүүн тийшээ гүйх үү гэдгээс хамаарсан одоо үйлдэл байхгүй шүү. Нөлөө байхгүй шүү. Тийм учраас
Энэ хоёр төр хоёулын дээр ижилхэн. Баруун зүүн талд бол чадлуудыг ижилхэн байх хэрэгтэй. Тийм учраас дээшээ максимум математикийн минимум хоёулаа манай дээр максимум утга байна. Минимум утга гэж юу вэ гэхээр жинхэнэ амьдралын утга маань нойлчж байгаа тэр яг голын зүгүүд байх нь шүү. Тэгэхээр бидний ахын одоо бидний манайхны хэрэгжилж байгаа гүйдэл маань бол гүйдэл хүчтэй маань бол бидний энэ станцаас хийж байгаа 50 герц юу шүү дээ. 50 герц байдаг. Өөрөөр хэлбэл секундэд 50 удаа чиглэлээ солино гэсэн. Чиглэлээ солих болгонд гүйдлийн хүчлийн утгууд нойлж явах хэрэгтэй. За тэгвэл энэ хооронд телевизор унтраад байна уу, компьютер унтраад байна уу? Биш тийм ээ. Бидний нүд анивчаад байна уу? Биш. Тэгээ энэ хооронд бол яг ердөө бид юу одоо читинг харахтаа одоо чинь энгийнээр хэлэх юм бол читинд 100 удаа унтрах нь шүү дээ. Тэгэхээр бид нар унтрахыг бид нар мэдрэхгүй нэ шүү дээ тийм ээ. Мэдрэхгүй нэ. Тэгэхээр бид нар мэдрэхгүйгээр тэрийг дундчилж авдаг байхгүй. Тэгэхээр энэ үйлчлэгч утга гэдэг бол дундчлах буюу жинхэнэ бидэнд харагдж байгаа утга гэсэн. Тэгэхээр энэ дэр янз бүрийн нэр байдаг шүү дээ. Одоо би энэ дэр бол яг зориуд таамд яах гэдэг үйлчлэгч утга гэх монголоор очиод орны эффективны утга тавьчихсан ба шүү дээ. Эффективны утга гэрлэлсэн. За өшөө бас дундаж утга гэдэг монгол үг байх юм тийм ээ. За энэ максимум гэх. Тэгэд ээш төр чинь үйлчлэгч утгыг бол эсвэл максимум утгыг бол үйлчлэгчийн өчөөд максимумыг бол максимумын өчөөд одоо юуг нь олох гэсэн иймэрхүү бодлогод байдаг. Тэгэхээр энэ дээрээс бол та нар яг бага онооч гэсэн одоо авчих хэрэгтэй тийм ээ. Иймүүдийг мэдээд авчих хэрэгтэй. За энэ резонанс гэдэг үзэг сая яг механиктэй ижилхэн тийм ээ. Механиктэй ижилхэн байх нь шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол гадны өгч байгаа тэр энергийн давтамж нь манай системийн хэлбэлсийн давтцтай таарчвал энергийн утга бол сайхан өсөж байгаа тийм үү. За яг тэрнтэй ижилхэн. Тэгэхээр хэлбэлсийн далайц ихсдэг бол одоо манайд л гүйдэл ба чадлын хэмжээ ихснэ гэсэн байна. Резонанс хэвдвэл ингээд хэлхэнд орж ирж байгаа чадал ялгарч байгаа чадал гэсэн хэлхээгээр гүйж байгаа гүйдлийн хэмжээ ихснэ л гэж хэлэх гээд тийм ээ. За энэ бол яг ингээд өөртөө хөрвүүлээд энэ дээр буулгах гэж. За одоо хэдүүлээ нэг юун дээр чинь ээш төр байдаг би одоо ингээд он моноос ингээд он оноо янз янзаар ингээд аваад тавьчихсан тийм ээ. Тэгээд тэрийг л би дант ингээд ажиллаж харуулах гэж байна. Тэгэхээр сайхан анхааралтай харах хэрэгтэй тийм ээ. За жишээ нь ингэж байна. Албадах хүчний давтамж гэж. Нөгөө гаднаас өгч байгаа давтамж байна. Хувийн давтамжтай тэнцүү байх юм бол манайх бол резонанс болно шүү дээ. Өөрөөр хэлбэл хэлбэлтийн далайц маань ихсэж байна. Тэ? Тэгэхээр далайц ихснэ гэдэг хариултыг авах нь шүү дээ. Далайц гэсэн. За энэ математик дүүжингийн хэлбэлзийн үе хэд дахин өөрчлөгдөв вэ гэж тийм ээ. За энэ чинь 2 оноотой юм биш тийм ээ. За бид нар мэднэ математик дүүжингийн хэлбэлзлийн үе үл зүгээр одоо би танд яа хэлчихээ тэгээд ааж ухаан хэлэхээр бас бичээд авчаа гэж байна тийм ээ. Үе гэдэг бол математик дүүжингийн хэлбэлзлийн үе гэдэг бол 2p-тэй байж дараа тийм ээ. Т тэнцүү 2p язгуур дор l-ийг хуваах chi. L-ийг хуваах chi. L гэдэг нь юу болж дарах гэж штэ нөгөө дүүжингийн урт байхгүй. Тэгэхээр дүүжингийн урт чинь 3 9 дахин хэсэгчээр урд нь 3 гэдэг таагаар байна тийм. Тэгэхээр үе маань 3 дахин ихснэ л гэсэн үг байна тийм. За иймэрхүү юмнууд их анхааралтайгаар өгдөө. Ингээд үржим маягаар бичсэн том яон дээр энэ асуулт тавьдаг улсууд чинь тэд дахин эд дахин гэдэг нь хэлчихсэн юм биш үү? Жишээ нь одоо 9 дахин багасгал гэдэг үг хийчих болно шүү дээ. Тэгвэл үе нь 3 дахин багасч чинь тийм ээ. За иймэрхүү бодлогуудыг өөрсдөө үржүүлээ. Заавал 9 байх албагүй. Тийм. Язгуур гарцдаг тоо байвал гэдэг юм санаа байдаг байна шүү дээ. Бас та нар мэдчих хэрэгтэй юм биш. За шалгалтын дээр чи мэдээж хэрэг айхтар утгахай тоо тавиад байхгүй шүү дээ. Тэгээд тэрний оронд бол юу байдаг юм бэ? 4 гэдэг тоо байж бол 16 гэдэг тоо байж бол 25 гэдэг тоо байж болно гэж ингээд өөрсдөө үржүүлээд дараа нь тэгж ирдэг байхгүй гэж хэлсэн шүү дээ. За хэдүүл энэ долгион зурсан байна энэ дээр тийм ээ. За долгионы далайц ба үеийг олно гинэ тийм ээ. За энэ үл долгион гэж хэлж болно, хэлбэлзэж гэж хэлж болно тийм ээ. Энэ дээр бол яг л хугацааны тэнхлэг авцсан учраас энийг бид нар хугацаа явж ийн гэж бид харахгүй шүү дээ. Тийм учраас энэ маань зүгээр x гэдэг шилжилт байна. За тэгэхээр энэ дээр тэргүүл асуултан дээр чинь долгион гэсэн учраас долгионы бодлогод жин гэдэг ойлгож байгаа. Долгионы далайц хэлбэлзийн далайц нэг л утгатай өгнө тийм үү? За долгионы үе хэлбэлзийн үед яг л нэг л үгнүүд тийм ээ. За тэгэхээр далайц гэдэг бол манайхан юу гэж хэлэх вэ гэхээр тэнцвэрийн бай. Тэнцвэрийн бай чинь нойл юм биш. Тэнцвэрийн байраас хамгийн их хазааж байгаа зайг л далайц гэж хэлнэ. Тэгэхээр эн чинь ердөө манай тэр 2 гэж харагдаад тийм ээ. За ингээд тавьчихна.
За үе гэж юу вэ гэхээр ижил фазтай хоёр цагийн хоорондох зай шүү дээ, тийм ээ. Ижил фазтай хоёр цаг гэдэг яах юм бэ гэдэг асуудалд ч анхаарал тавиараа. Ижил фазтай хоёр цагууд гэдэг нь хөдөлгөөний чиглэл эдэн яг зэрэг явж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгээд та нар тим цагийг яаж олох вэ гэвэл амархан олно гэдэг. Энэ хоёр оройн цаг бол хоёулаа одоо доошлохосоор харахгүй шүү дээ. А энэ хоёр цаг бол хоёулаа дээшээ явахосоор харахгүй шүү дээ. Энд чинь доош явах газар байхгүй ч тийм ээ. А захын цагуудыг авчихаж байгаа төвхтэй болно. Захын цагуудыг авахаар яг ижилхэн баазтай гэж хэлэх. Тэгэхээр бид нар бодлогын бодлоо хамгийн хэлбэр замаа сонгох. Нөгөөтэйгөр энд нэг асуудал биш. Хөрш хоёр шүү дээ. Хөрш хоёр. Энд хөрш хоёр шүү. Тэрээс чинь ижил баазтай уран цаг байж шүү. Тэгэхээр хөрш хоёрын хооронд хугацааг бид нар үе гэж байна. Тэгэхээр энэ дээр харах чинь хөрш хоёрын хооронд бол энэ чинь 4, энэ хэдэн 5, 8-ын тоо. Тэгэхээр 4 гэдэг. За. Тэгэхээр асекс руу хийх болсон гэсэн тийм ээ. Тэгэхээр 2 4 гэдэг тийм. За энэ ийм та тийм ээ. За нэг оноо. Тийм ч их учраас нэг оноо. Багхан сон. За одоо хэвэл ингэ шүү дээ. Шилжих хугацааны хамаардаг тэгштэй. Тэр ааш үгчтэй бид нар ямар ч байсан синус косинус үг давхаас ирээ. Юуг хараад тийм ээ. Эцтэй хараад. За одоо синус косинус гэдэг харахын тулд шууд манайх бол косинус функцэд харагдаа тийм ээ. За тэгэхээр косинустай хариуч одоо хаах юм байна. C D E гэсэн гурван хариуч. Тэгэхээр бид нар одоо юугаар яах вэ? Үеийнхээ томьёо. Одоо энэ дээр бол юугаар өчсөн байна гэхээр омегаар өчсөн байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар бие бодлтыг нь ард ингээ хийсэн байна. За эхлээд ингэж хийчихсэн юм байна. Бодлоо аргад ингээ юм. Энэ Тэгийн урт функцийг ингэж бичвэл одоо манай дээр яг тохиромжтой байхгүй тийм. Омега гэдэг юмар бичдэг сая руу харж байгаа. Тэгэхээр омега ч 2 пик баг Т. Манай график хугацаагаар өгсөн байгаа учраас бидэнд энэ томьёо ашигтай гэдэг нь харагдаад байгаа байхгүй. За тэгээд одоо зөвхөн энэ томьёон дээр бодлого бодож байгаа юм шиг дүүл харъя л та тийм ээ. Жишээ нь одоо Т тэнцүү 0 гэдэг чинь яг эндээс эхэлж шít. Т тэнцүү 0 үедээ манайх яг хамгийн их утганд өгсөн байна шít. Ингээ хамгийн их утгатандаар би сая хэлсэн шүү дээ. Энэ космос юм байна гэд анханасаа мэдэрсэн учраас энэ космос авчихсан. Тэгээ космосоо бичихгүй яасан гэсэн чинь за энэ бол бараг л илүү юм байна тийм ээ. Бид нар энэ фазыг байхгүй бол бүр сайхан л шүү дээ. Энэ юм байхгүй сайхан л ихчлүүд космосын график гоё гардаг шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр зүгээр үзэх гэж юм л дээ. Энэ үнэхээр байхгүй үний юм уу гэж хоёрыг тавьж үзсэн чинь энэ 2 космос p гэдэг юм бол хоёртой тэнцвэртэй 2 2 дуур авчих нэг болоод нэг байхын тулд p үл маалаа гэж хэлсэн. За том Т үл 4 гэдгийг мэдж байгаа учраас 4-ийг тавьчихаар чинь 2p тэгээд за энэ график бол одоо энэ C байх шиг дээ тийм ээ. За энийг бол ингээ бодлтыг харуулсан юм биш үү гэдэг те. Бодлтоо л харуулсан юм биш. За дараагийн асуулт бол энэ нөгөө та нарын яагаад байдаг бас их сонирхолтой байдаг юу ч юм байна дөө. Нөгөө юу гэдүүлээ нүхтэй алгч юм. За одоо харъя. Мас өгчөж математик үүч юм биш. Хурдны тэгшгэл нөгчөж. Тэгвэл одоо ингээд дараа өгсөн юмуудыг шаардсан юм бид нар алхна шүү дээ. За эхлээ хэлбэрийн тэгшгэлийг бичгэнэ. Хэлбэрийн тэгшгэлийг биччихээр юу юм бэ? Энэ ч хурдных шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бодох хэрэгтэй байх юм байна тий. Хэлбэрийн тэгшгэл бичгэдэг нь нөгөө шилжилтээр нь бичих гэдэг шүү дээ. Гэсэн чинь шилжилтээс ч уламжлал авахар хурд гардаг гэдэг. Тэр уламжлал нь космос гарсан учраас манайх бас синус гэж таараад ойлгомжтой байна тийм. Синус гэж таараа. Тэгээд өшөө би танд нэг анхааруулсан. Уламжлал авах болгонд урд нь омега гарна гэж. Одоо омега гэж юу юм бэ гэхээр Т-гийн уртлын тооч байхгүй. Т-гийн уртлын тооч P гэдэг тоо юм чинь. За тэгэхээр манай V бол тэр P-ний гараад ирсэн тоо байхгүй. V бол тэр омега нь гарч ирчээд байгаа. Гэхдээ 2p чинь аль нь гарч ирсэн юм бэ гэхээр p нь гарч ирсэн байхгүй. Тэгэхээр тэр 2 гэдэг тоо нь юу юм бэ гэхээр далайцсан болж байгаа юм шиг. Тэр 2 чинь угийн байсан тоо. Уламжлал гарч ирэхээр p нь гарч ирсэн гэсэн учраас тэр 2 бол далайц байсан юм. За ингээд далайцын 2 гэж тавих юм байна. Далайцын биш. Тэр 2-ын тоо гэж юм байна тийм. За ингээд гарч байна. За хурдгалын далайцыг гэх юм бол дахиад авах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм. Далайцыг л олох учраас та нарт ардлын гармоник бол нэг сонирм биш тийм үү? Тэгэхээр дахиад авчихад дахиад омега буюу p гараад. За ингээд манай 2p дээр дахиад p нэмэгдэхээр 2p квадратыг гараад байна тийм ээ.
За энэ хурдтгал учраас энэ дээр нэг метр секунд квадрат гэдэг нэгж орох хэрэгтэй болж байна тийм үү. За энэ дээр нэгж бичиж. За харин энэ юун дээр чинь 10-ийн гас 2 гэдэг нь юунаас гарч ирсэн бэ гэхээр эндээс харагдаж шүү дээ. Одоо нэгжээс харах хэрэгтэй. Тэгшгэл маань сантиметр гэдэг гарчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар метр болгож зориултанд хариуд ирсэн юм биш. Тэгэхээр 10-ийн гас 2 үржүүлээд байгаа тийм үү. За иймэрхүү юм дээр жаахан анзаарах хэрэгтэй юм даа хөлтэй. Тий. За энийг чинь бид нар бичихгүй. За гэхдээ яг энийг гарч ирээд одоо юу гараад ир гэж яхаа оронд тийм ээ. Энийг оруулах юм болов уу гэдэргээд бодлоод байж магадгүй гэдэг утгаар би тийм. Гэхдээ энэ чинь бас бодлоод байх шинж байна. Яг тэрвэл энэ дээр тоо оруулчаад тооцоонд оруулсан юм биш. Тэгэхээр бид нар сантиметрийн хооронд 10-2 оруулчих. За ингэ явчих. За үүсдэх утга тийм. Ачаанд үүсдэх утга гэр чинь хүчийг олыг үйл өрдөл Ньютоны хуулиас санах хэрэгтэй. Массыг уртлаар хөвчүүлчин тийм үү. За тэгвэл хамгийн утга гэж шүү дээ. Хамгийн их утга гэдэг чинь хурдтгалын хамгийн их утга гэсэн. Хурдтгал маань өөрөө хувьсна. Хамгийн их утга нь далайцсан байдаг. Тэгэхээр дээд талын далайцаа шууд массаар хөвчүүлчих нь шүү дээ. Тэгэхээр чинь тий одоо тэгэхээр тоо гараад байна тийм ээ. За энэ чинь энэ хараа бас нэг асуудал биш юм. P квадратыг ингээд тооцоолцсон биш. P квадратыг тооцоолцсон учраас энэ чинь 10 гэдэг тоо гараад байна. Тэгэхээр та нар гайхаж магадгүй. B гэдэг чинь юу штэ? Масс нь 2. Далайц чинь дахиад зүгээр 2. Тэгээ яагаад бутархай тоо гараад ирвэ гэвэл тэрний санаа энэ цэг бутархай харагдаад шүү. Тэр чинь санаа нь 10 ас 2-оос гараад ирсэн байх тийм үү? Ас 2-той учраас бид нар юу хуваагдсан гэдэг яах. Ингээд өөрсдөө бүтээж шалгаар байна тийм үү? За дараагийнх нь 4.1 секунд тийм ээ. Дах хурдыг олгож чинь тийм ээ. За тэгэхээр энэ дээр 4.1-ээр тавьчихгүй тийм ээ. За ингээд болчихно. Энэ тооцоонууд ч бүгд ингээд хийгдэл яваад байгаа юм шүү дээ. За би энэ дэр жаахан ингэсэн биш үү хүмүүстээ. За нэг зүйл анхаарай. Тийм тооцоог ингээд дор байгаад байна. Тийм би сая тайлбар хийгээд яваад байдаг чинь доотлоо хурлаа асууж болох байж байна. За энэ үл юу гэхээр манай юу шүү дээ. Хурдныхаа том яг бичсэн бичгэл нь харагдав. Гэхдээ нэг асуудал байгаа тийм. Гэхдээ нэг асуудал нь юу вэ гэхээр Т тэнцүү 0 гэж тавихаар яах вэ гэдэг. Энэ анхны хэсэг хараад байгаа байхгүй. Тэгсэн Т тэнцүү 0 болсон чинь V0 гараад ирж байгаа байхгүй тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл анх хурдтай байсан юм. За энэ хамгийн хурдан байхгүй тийм. Анх хурдтай. Тэгэхээр энийг харж явах зүйл манайхан бас ингэж хэлж болно. Тэнцвэрийн тийм анх хурдтай байсан. Гэтэ хамгийн хурдтай аавна гэдэг бол нөгөө зогсож байгаа юм түлхчийг хэлээд байгаа байхгүй тийм. Энийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ ч нэг тийм ач холбогдолтой юм уу гэж асууж магадгүй. Үгүй ээ манайх ач холбогдолтой. Жишээ нь хазаалгаж байгаа 50-ыг гэх юм бол шилжилт нь хамгийн утгатай мөртлөө дөнгөж 50 байж байгаа 50 жаас хурд байхгүй. Манайх бол шилжилт нь байхгүй газраас хөдлөх гэж түлхэж шít. Тэгэхээр энэ хоёр чинь анхны нөхцөлд зөөрнө. Тэгээ анхны нөхцөл зөөрхөөрөө яг космос синусээр зөөр явчихна. За энд нэг шилжилтийг олж байгаа нэг юм интеграл хийсэн байна л да хүмүүс тийм. Гэхдээ энэ дэр бол санаа зовох хэрэг байхгүй. Танд хэлсэн шүү дээ. Хурдыг олохын тулд уламжил аавна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар шилжилтийг олохын тулд интеграл гэдэг бичгийг хийхээс арга халах тийм ээ. Тэгээ харуулсан шүү хүмүүс. За энийг харчаарай. За энэ бодвол тэгээд шилжилтийн текстүүдийг бичсэн байна. За тэгээд энэ арын слайдн дээр бол одоо нөгөө саяны олж байгаа хурдны максимум утга. За 4-ний P секундэд юу хурд эдрийг олсон юм байж шүү тийм. За энийг сайхан ингэж харж аваад тэгээ дахин харцаа. За энэ яг үржүүлж баасан юмнууд энэ хийсэн юм байна тийм ээ. За энэ үйлдэл хийсэн байна. За дараа нь энэ бас тодорхой хугацаанд импульсийг асуусан юм байна тийм ээ. Импульсийг асуусан юм байна. Тэгэхээр хурдал мэдчихвэл тэгэл хугацаагаа тавиал юу олчих шүү дээ тийм ээ. 4.1 секунд юм биш үү тийм. 4.1 секунд юм. Тамасад гэж тавьчих тийм. За ингэж. За дайчгүй байна. За асуулт. Бүршин дүүжингийн массыг 4 дахин ихсэх гэж шүү дээ. За тэгэхээр бид нар бүршин дүүжингийнхаа юуг л мэдчих хэрэгтэй. Үеийнхэн томыг энэ баггүй. Тэгэхээр одоо би танд хэлсэн шүү. Энийг бодлогол бид нэг айхтар тооц нэг бодохгүй. Массыг хэд дахин ихсэх гэдгээсээ болоод үе нэгсэн явчихна. Кага хэд дахин ихсэх гэдгээсээ за ер нь ихсэх гэдгээсээ бол үе нь багасаа явчихна. Массыг багасгачвал үе нь багасчихна.
К-г багасгачвал үе нэгс чинь. За энэ бидний толгойд байна нэгдүгээр. Тэгээ би танд хэлсэн шүү дээ. Одоо бид нар бол туршлагатай учраас ямар тоо өгөх вэ гэдгийг одоо шийдэх хэрэгтэй байхгүй. Жишээ нь одоо энд бас л язгуур учраас дандаа язгуур дотор байдаг биш юу гэдгүүлээ язгуураас гардаг тийм сайхан томдох юм шүү. За энэ л болж юм. Тэгэл авчиж тавьчих тийм ээ. Массыг нь 2 дахь хэсэг гэж тийм ээ ингээд бодчих. За тэгэхээр биш 4 дахь хэсэг уучлаарай тийм. 4 дахь хэсэг чихэр юм болно. За тэгээ энэ үл яг тооцоогуул яахан юу ингээд нарийн хийж өгсөн байна тийм ээ. Гэхдээ та хэдвэр шууд массыг 2 4 үржүүлээд 2-ыг гаргачих болно. За массыг 9 дахин багасгачих юм бол үе нь 3 дахин багасчихна. Масс юу хатыг 9 дахин хэсэгчүүд үе нь 3 дахин багасчихна. Хатыг 16 дахин багасгачих юм бол үе нь 4 дахин хэсэг гэсэн. Энэ тоонуудыг ингээд бодчих яаж байна. Харцсангуус гайгүй дэжгүй оноотой биш үү тийм сайн оноотой биш үү. За энийг анхаарах хэрэгтэй. Энэ бас жоохон тооцоо таныг яах нь гэж ингэж сарсан баг тийм. За энэ бодлого бол сайн биш нөө энэ яг дөрөвний бодлогод ижлэх юм байна. Тэгэхээр энийг орхи далайц малайц олох юм байна тийм. За математик үчин за энийг болно. Тэгээ яваад ахчих юм тийм. За ингээд. За энэ дэр хэдүүлээ хэлбэлцлийн харгалзаа тогтноо тийм энэ харгалзаа тогтооч. За унтрах хэлбэлц гэж юу юм бэ гэхээр одоо ингээд үгүй тэгэхээр Риск гэдэг бол амьдрал дээр яадаг шинжлэх ухаанч ерөнхийдөө багцаа хараад байх болно шүү дээ тийм ээ. Жишээ нь унтрах хэлбэлс гэдэг үгээр араасаа шууд уншиж шүү дээ. Хэлбэлсийн энерги хадгалагдаж чигээр унтрахгүй шүү дээ. Уудаас нь. За тэр хараад энерги алдагдаад гэсэн үг. Энерги алдагдчихвал унтрах шүү дээ. Юу нэг хэдүүлээ харж тийм чинь бүгдийг хэлэх хэрэгтэй юм шүү дээ. Гармоник хэлбэлс гэдэг үгээр ердөө унтрахгүй хэлбэлцэл байна шүү. Цааш ингээд. Тэгэхээр чинь энерги хадгалагддаг гэж байна шүү дээ. За албадмал гэхээр гаднаас тэр алдсан энергийг тасралтгүй нөхөж өгчих хэрэгтэй тийм үү? За нэг. За иймэрхүү. За үеийн хагас тутамд энергийн алдагдлыг огцом нөхөн гэдэг үгчтэй огцом тасралттай гэсэн юм байна тийм. За тэгэхээр энд бол бас нэг асуудал хэлж болно л доо. Яг энэ үл нөгөө хүүхэд цаадуулчтай төстэй юм байна. Яг нааш хэрэгтэн түлхээд гэсэн үг байна. За манай дээр нэг жаахан төвхтэй нөхдүүдтэй зөвхөн амьдрал дээр юм байхгүй л дээ. Тэр хүүхдийг саатуулахдаа яг наашаа хэрэгтэн цаашаа түлхээд дагаа явна шүү дээ. Дахиад нөгөө чинь наашаа хэрэгтэн наашаа түлхэж өгнө шүү дээ. Ингээ хоёр үеийн төвшөр тасралтгүй явж байгаа тийм хэлбэл байхгүй. Зүгээр энэ дээр бол манай энэ дид дээр их сонир хэлсэн биш. Хагас үе дээр гэж яг амьдрал дээр байгаа байхгүй. Энэ дээр. За хагас үе дээр тогтмол өгнө гэж тийм ээ. За энэ бас албад хэлсэн нэг үе. Тэгэхээр бид нар ерөнхийдөө үеилэх гэж хэлсэн шүү. Тэрийг анхааралтай байгаа гэдэг. Үеилэхгүй космосын үсгээр тасралтгүй болчихж байгаа учраас бид нар гаднаас тасралтгүй нөхч өгдөг байх хэрэгтэй шүү тийм ээ. За энэ юун дээр авчиж Т-дээр 3-ыг тавьд олчихно доо. Энийг л одоо нэг акцизгүй хэлэхгүй тийм ээ. За одоо манайхын юм харагдаад байх шүү тийм ээ. Бас нэг нөхдөг айртаа даалгавч юм биш. Анхны фаз гэдэг үл энэ тогтмол тоогоо хэлчихин тийм ээ. Үехээр нөгөө бид за энэ дээр байна даа бүх юм тийм ээ. За анхны фаз гэдэг бол Т-ийн 0 тавиад энэ төрлөж байгаа юм бол анхны фаз. Үе гэдэг бол би хэлсэн шүү дээ. Энэ омега өөрөөр хэлбэл энэ 4 пи Т-ийн урт айн тарчна. Т-ийн урт коэффициент бол 2 пи ба том Т гэж. Ер нь та нарын шалгалтнаас өмнө тэр Т-ийн өмнө тоогоо 2 пи ба том Т гэж бичвэл зүгээр юм байл шүү. Яг тэрвэл бид нар омега Т гэж бичээд идэх тийм ээ. Тэгээ омега чинь Т-тэйгээ холбогддог томьёо байгаль. Тэгэхээр бид нар нэгдүгээр дасах маягаар нөгөө Т-гөр цаг одоо хурдан яах юм бол бодлого дандаа үеэр өгчөөд байна. Тийм учраас тэр Т-ийнхээ уртыг 2 пик бахан том Т гэж бичих нь ашигтай шүү хөлтөд тийм ээ. За ингээд бодчихвол юунууд асуудал байхгүй болчихно. За хурдны далайцгэр чинь омега чинь энэ нийлдээ нэг удаа орж ирээл. За хурдны далайцгэр өстой энэ омега хэрэг болох юм. Тийм учраас 0.5-ыг 4 пигэр хөгжүүлэхээс аргагүй болох тийм ээ. За ингээд яанд болцсон байна. За хурдууд гээд дахиад нөгөө төгч авах юм. 4 мич дахиад авах тийм ээ. Далайцсан учраас анхаарал тавиараа зөвхөн тэр урдын хэсгээ хуулна гэж. За би энэ дээр үл ерөнхийдөө та нарыг сайн харуулах гээд ингээд хурдыг бол хоёрыг хуулийн бичиж байгаа тэгээд урдын төвжсэн байна шүү дээ. За ерөнхийдөө туршлагатай улсууд бол энэ далайц гэж байгаа үед ингэж бацчих эцсийн космос бичээд их шаардлага байхгүй тийм ээ. Шууд урд хийчих хэрэгтэй. За энэ бол харуулах гэж бичсэн шүү хүмүүстээ. Тэрнээс ч одоо энэ үйлдэлийг яг одоо хийгээд
За явах хэсэг нь тааны юу аа. Энэ слайд дуусчлаа. За бүр үлээж байгаа. Одоо бид нар долгионоос ахиж ярилцаатай тийм. Тэр харагч. Танаа хэрэгсэн бол За тэгэхээр долгионы хотлоо ярилцъя одоо тийм ээ. Долгион гэж. За тэгэхээр долгион дээр ингээд сая хэлбэлзээр механик ихлээ тэгээд дараа нь цахилгаан ярьсан ш. Тэр шиг юмны чи ихний ихлээд механик дээр бид нар загвар боловсруулж байгаа. Дараа нь физик процессор механик дээр загварчилж байгаа. Дараа нь тэр физик хэмжигдэхүүнүүдэд өөр физик хэмжигдүүдэд солихоор жишээ нь цахилгаан соронзон дээр цахилгаан соронзон орноор сольчих юм бол цахилгаан соронзон долгион болдог юм уу те. Ингэж хөвж штэ тийм ээ. За тэр шиг бид нар бас долгионы ихлээд механик дээр ярина. За механик долгион үүсгэх нь тэгэхээр чинь юу яаж штэ бас. За энэ долгион үүсгэж зургийг сайхан харагдаж байна тийм ээ. Утасны дагуу за энд бол импульс тарна гэж байна. Энийг сайн анхаарал тавиараа өгдөг. Импульс гэдэг бол одоо нэг л долгионы нэг л одоо бүтгэж гэх юм нэг хотгорл явж штэ тийм ээ. Энийг хар. Тэгэхээр энэ хүмүүс анх яг тэр гарныхын тэнд энэ импульс үүссэн байхгүй. Тэгээд эн чинь одоо ингээд энэ импульс ингээд дэшээ болоод тэгээд яг нэг гарнаас эхлээд доошо гэдэг явах хэрэгтэй тийм үү. За тэгэхээр энэ нөгөө харж байгаа үзэгдлийг харуулж байна тийм үү. Тэгэхээр бид нар энэ утас байгаагүй л энэ импульс буюу энэ зэсэгт байгаа хэлбэлцэл энэ дээр үлдсэн шүү. Тэгэхээр утасаар дамжаад энэ яваад байгаа байхгүй тийм яваад байгаа. За тэгээд хэлж байна. Хүндлэн долгион, туус долгион гэдэг хоёр юмыг ингэ тайлбарлсан байна тийм ээ. Тэгвэл манай энэ дээр импульсүүд харж байгаа чиглэл одоо баруун талч гэдэг юм байж байгаа хэрэгтэй шүү дээ тийм ээ байж байгаа хэрэгтэй. Тэгэхээр бид нар юу импульсүүд энэ босоо чиглэл хар сумаар ханддаг шүү дээ. Тийм учраас бид нар энийг хүндлэн долгион гэнэ. Дайжгүй юу нэг айтайхан биш. Харж байгаа чиглэл баруун тийшээ, хөдөлж байгаа чиглэл босоо чиглэл. Тэгэхээр хүндлэн долгион гэдэг нь тодорхойлбол дайжгүй биш үгтэй тодорхойлж байгаа. За одоо яг ичлэр энийг хэлж юм. Ийш ингэж харж байгаа чиглэл нөгөө хөдөлж байгаа чиглэл хоёр таарад байгаа учраас туус долгион. За энэ дээр бол туус долгион бас сэлбэс долгионы асуугаад идэв шүү тийм ээ. За тодорхойлт ингээ гараад иж байна. За синусоид долгион гэхээр одоо бид нар ер нь косинус синусын хөдөлгөөнийг синусоид гэж хэлдэг шүү тийм. Энийг одоо таардаг. Синусоид гэдэг нь шинэ үг гараад ирлээ хэрэггүй шүү. Одоо чинь зүгээр хичээл зааж байгаа үед синус косинус гэж зааж болох шүү. Гэхдээ энэ ерөнхийдөө бид синусоид гэж ярьдаг байна тийм ээ. За одоо хараа хэвдүүлээ. Энэ долгион гин. Тэгвэл хэлбэлцээс юугаар ялгаатай. Энэ тараа ялгаа алга. Энэ синус явж шүү. Хэлбэл синус байж лээс. Нөгөө омега т чинь явж шүү. Би таныг 2 пик бахан т хэлбэрийг бичээрэй гэж хэлсэн шүү тийм ээ. Тэгэхээр энэ дэр анхааралтай ингээд бичээр хайтайхан гэж хэлсэн шүү. Бодлогч үеэр орж ирээд байгаа байхгүй тийм үеэр орж ирдэг энэ том яшиг. За нэг чухал юм байна. Энд x. Тэгээд энэ дэр математикийг санах хэрэгтэй. Энэ x тоо хувираад байх тусам энэ y дээр болж байгаа үйл явдал манай хэлбэлцэх үйл явдал. Та мэдэн шүү дээ. X координатын ингээд x координатыг хасаа явуучих юм бол тийм ээ юу явчихдаг. X-ийн дагуу шилж явчихдаг шүү. X-ийн дагуу шилжчихдэг шүү тийм ээ. Энэ процесс. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг үнэндээ бол энийг марттай, түр марттай. Хэлбэлцэх хөдөлгөөн хийгээд байгаа байхгүй. А дараа нь x-ийг тавьчихаар x-ийн дагуу энэ хэлбэлцэх хөдөлгөөн шилжиж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө түрүүний юун дээр тодорхойлолтой чинь таарна. Хэлбэлцэх хөдөлгөөн харж байгаа үзэгдлийг за x-ийн дагуу дөрвөө y-ийн дагуу дөрвөө тэр нь хамаагүй шүү дээ тийм ээ. Тэрвэл долгион юм байна. Энэ тодорхойлолтыг мэдчихвэл зүгээр тийм ээ. Хэлбэлцэл орчинд тарж байгаа үзэгдлийг юу яана? Долгион гэнэ гэж хэлж байна. За долгионы урт гэж юу юм бэ гэхээр за одоо ингэж би хэлэх гэдэг шүү дээ. Дахиад нэг жаахан ингэж хэлчихье. Энэ цэг бол одоо доошоо л хөтлөө. Энэ цэг дээш л өөр явах гэж байна. Энэ цэг доошоо яв. Тэгэхээр би хэлсэн шүү дээ. Жишээ яг энэ хөдөлгөөнд хоёул одоо энэ хоёр зэрэг доошоо явна шүү. Тэрийн хоёрыг паазан ижилхэн гэж ярьдаг байхгүй тийм. Тэгэхээр паазан ижилцэг зөндөө байна уу дахиад дараа гараад ирнэ шүү. Тэгэхээр хөрш хоёр паазан ижилхэн хоёр цэг нь хоорондох юу юм бэ гэдэг асуудлыг одоо тавих хэрэгтэй шүү. Тэгэхээр би одоо хэлэх гээд байна.
хөрш хоёр цэгийн хооронд юу юм бэ гэхээр манайх айгүй зайлшгүй байх л та хооронд гэхээр. Гэхдээ тэрийг түр анхааралтай. Энэ x гэхэд зай байж таараад. Окей, та нарыг бол болж байна. Ижил хөрш хоёр ижил паацтай цэгийн хоорондох зайг ямдаг тэмдэглэл нь бол толгойн орчин байх гэдэг. За дараа дахиад би хэлэх гэж шүү дээ. Хөрш хоёр ижилхэн цэгүүдийн хоорондох зай гэж байгаа. Хөрш хоёр Юм сонсогдгүй. сонсохгүй гэж. Ингээд хэлчихсэн биш. Сонсогдож байна. Сонсогч чи дууруу хин дууруу. За. Тэгэхээр одоо дахиад харъя дүүлээ. Одоо энэ график дээр хараарай. Хөрш хоёр ижил паацтай зүгт шүү дээ. Энэ хоёрын хоорондох юу вэ гэж асуугаад та нар энэ тэмдэглэгээ харах хэрэгтэй байхгүй. Ижил хоёр паацтай ижил паацтай хөрш хоёр зүгүүдийн шүтийн хоорондын хугацаа хэдээр зөрдөг юм бэ гэхээр тийм ээ том тэгэр зөрж байна. Тэгэхээр энэ график дээр байгаа энэ хоёр цэгийн хоорондох хугацааг л бид үе гэх юм шүү. Өөрөөр хэлбэл энэ цэг доош явж байхад дараа нь харж байгаа яг ижилхэн доош явах цэг болтол яг томтой хугацаа өнгөрдөг байна шүү дээ. За энийг үе. За тэгэхээр бол яг юм бол үнэхээр бас ингэ график байна. Одоо явсан яг энэ хугацаа гэдэг шүү дээ. Тэр хугацааг л бид нар үе гэх юм байна тийм үү? Үе гэх юм биш. За ингээд одоо харж байхад тэр үеийн хооронд бол долгио ийм зайд явчихна. Долгио V хурдтай гэдэг утгаараа бид нар долгионы хурдыг аягүй амлах болчихж байгаа. Нэг үеийн туршид долгионы явах зайг долгионы уртгийн нэг үеийн туршид чинь яг энд байсан цэг доошлол буцаад байранд ирэхийг нэг үе гэж хэлнэ шүү дээ тийм үү? Тэгэхээр та намайг энэ курсороо энэ заагаад байгааг анхаарах хэрэгтэй. Энэ үл яг би утгыг ярьж байгаа. Тэгэхээр та нар энэ дээр заахгүй яасан юм бэ гэж бодож. Ингээд зааж болно. Тэгвэл амьдрал дээр уг нь энэ дээр байх хэрэгтэй. Яг бол амьдрал дээр Т гэдэг тэлэгч юм байхгүй шүү дээ. За гэхдээ ингэж зааж болно л доо. Энэ цэг доошлоо, дээшлээ буцаад доошлох. Яг энэ хугацаа чинь үе байх нь шүү дээ. Гэтэл энэ хооронд том Т хугацаа өнгөрсөн хооронд В урттай юм чинь нэг зам туулчих шүү дээ. Тэр зам нь энэ одоо долгионы урт байх. Юм сонсогдохгүй шүү дээ өгшөө. Уянга сонсогдохгүй байх гэдэг ахыг. Сонсогдохгүй байх гэдэг ахыг. Сонсогдож байна уу? Сонсогдож байна уу? Сонсогдож байна гэдэг. За. Нэг хүүхдийг юу нэг ялцсан юм тийм. Цаад ороод гараарай за. За ороод гарчаа гэдэг сонсохгүй байгаа хүүхдүүд тийм ээ. За ингээд давтамж лямбда 2-ыг олчих юм бол бид нар энэ нэг чухал том юм хүүхдүүд тийм. Хурдыг олохдоо долгионы уртыг давтамжаар үзвэл энэ хайтайг нь том юм шүү тийм ээ. Тэгээд за мэдээч хэрэг танах зав байвал энэ 3-ыг бол ингээд яэш дээрээ гаргаад ирэх байх л та тийм ээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө энэ хурдыг олдог том яа давтамж хурдгал 2-ын долгионы уртын том яа толгойч юм байж ивэл хөнгөн асуултанд хариулахад хялбархан болох тийм ээ. За дараагийн хэсэг бол энэ нөгөө нэг долгионы жишээ нь одоо харимхаа утсанд үүсэж байгаа одоо долгионы хурдыг олдсон тийм том яа байна тийм ээ. За тэгээ ерөнхийдөө яг хэвдээ энэ дээр би зөв хурдыг юунаас хамаарч байгааг харуулсан томыг харуулах гэж л оролцсон тийм ээ. Тэрнээс учраас за тэгштэйг та гаргаад авах шаардлага байхгүй. Тэгэхээр энэ ердөө юу вэ нөхөр одоо чинь харимхай чанар инерч чанар байна шүү дээ. За агаар дээр яг ингэнэ шүү дээ. Агаар дээр одоо инерч чанар гэх нягт нь орж ирэл тийм ээ. Харимхай чанар гэхээр үүсэж байгаа одоо биеийн хондоо зүйлсэж байгаа хүчин тийм ээ. Үеийн харимхай коэффициент ороод ирнэ тийм ээ. За ингээд хурдуудыг бол ингээд олох юм. Энэ бол нөгөө ямар орчинд ямар долгионд тарж ийхаа гэдгээс бол харимхай чанар инерч чанар хоёрыг өсгий солиод явах хэрэгтэй болж шүү дээ. За энэ томьёонууд бол бидний хэрэгтэй явах. За дараа нь энэ ойх үзэгдэл ажиглагдаж байна тийм ээ. За энэ ойлтыг бас гоё харж байна уу гэдэг. За нөгөө ганц импульс явуулсан юм. Тэгэхгүй нөгөө долгио явчихаараа энэ чинь их төвхтэй гараараасаа ирээд байгаа учраас айл нь хаана явна. Тэгээ бас нөгөө чинь буцахтаа интерференц ороод ирэх учраас их төвхтэй болно тийм ээ. Тэгэхгүй хэдвэл нэг импульс яаж явж байгааг хараад. За ирлээ. Энэ хатуу ингээд хатцсан юм байна. Одоо бэхэлцсэн юм байна. Тэгэхээр эн чинь давхиж яваад энэ дэрэнгүүд эн чинь энэгээр хөдлөхгүй шүү дээ тийм ээ. Энэ хөдлөхгүй. Өөрөөр хэлбэл энэ дээрэл эн чинь эхний зүгүүдэл дээшээ татаад байна шүү дээ. Тэгээд дээшээ яг энэ чинь татчихсан чинь нөгөө чинь бэлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь доошоо татчихж байгаа байхгүй.
Тэгэхээр нөгөө цэгүүд чинь доошоо хөдлөж эхлэх юм шин. Дээшээ хөдлөжсэн цэгүүд чинь бүгдээ доошоо хөдлөж чинь. Тэгээ импульс маань юм доошоо харсан импульс яваад гэж байгаа байхгүй. За. Тэгээ энийг юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар фазаа өөрчилчлөө гэж ярьдаг шин. Тэгээ дээшээ харсан фаз доошоо харсан фазаар солигддог. Фаз нь P-гээр солигддог. Гөр ингээ анхаарах хэрэгтэй. Космосын синусийн пункт 2P үетэй яг тал P дээр нэг тал нь дээшээ харна, нөгөө тал нь доошоо харна. За ингээд бид бас ийм нэг анхаарч явах хэрэгтэй. За тэгээ энэ дээр нэг гоё юм бас харах хэрэгтэй. Юу гэж хэлэх вэ гэхээр энэ тал их хатуу одоо бэхэлсэн мөж биш. Тэгэхээр энэ бол одоо нягтгтэй орчин байх нь шүү. Тэгэхээр долгион сэрэг орчноос нягтгтэй орчин руу тарахад бол фазаа ингээд өөрчлөлт. Фазаа өөрчилчихнэ гэх юм шүү тийм. За энэ бол дайггүй. Энэ бол их ойлгомжтой зураг. Яг тэгвэл энэ дээр тэгж хатуу бэхлэгдэг байхгүй. Өөрөөр хэлбэл дээш явцсан байхгүй. Тэгэхээр дээш явчихаар чинь нөгөө доошо татдаг хүч байхгүй ингээд дээш явдаг шүү. Тэгээд буцаад авахтаа бол яг фазаа хоёрхгүй. Тэгэхээр энийг юу гэж тайлбарж болох вэ гэхээр энэ тал их сул орчин яваад шүү. Тийм учраас бид нар энийг юу гэж хэлж болох вэ гэхээр юу нягтгтэй орчноос нягт багтаа орчны цаагтаас ойж ирчих тийм үү? За яг энийг цаашаа өргөжлүүлээд явахыг бид харагданараа. Одоо долгио нэвтрэх гэж штэ тийм нэвтрэх гэж. Өөрөөр хэлэх юм бол за энэ нэвтрэхийг яаж загварчиж харуулсан юм бэ гэхээр их дайжгүй хараг гэдэг. Юу руу нэвтрэх гээд байгаа юм бэ гэхээр энэ зарим зузаан уу яваагац. Энэ нарийнх уу яваагац. Тэгээд нарийнх уяа гэдэг нь сэрэг орчин байж л тийм. Өдөн уяа гэдэг нь нягтгтэй орчин. Тэгээ энэ л ингээд нэвтэрж байгаа энэ хоёр энэ заагаас энэ рүү явсан гэж харуулж штэ тийм ээ. За тэгээ энэ дэр ингээд ийм орчин дээр л одоо нэвтэрж байгаа гэлбэл нэвтэрж байгаа долгион бол яг хэлбэрийн хадгалал яваад гэж тийм ээ. Өдөө орчин дугаар нягт орчин дугаар зүгээр гарч. Харин ойхтоо бол эсэргээр солигд. Яг түр ойх бид нар харсан шүү дээ тийм ээ. Ойхыг бид нар харсан. Эсвэл энэ чинь тийм. За ингэж хэлж байна. За энэ дээр бол яаж юм? Нөгөө юунасаа баг руу орооч шүү дээ. Баг руу орооч чинь фазаа өөрчлөхгүй ингээд нэвтрэх авчиж тийм. Энэ бол нэвтрэх гэх. Энэ их гол загварын зураг юм байна тийм ээ. За ингээд зургийг харчих. За дууны долгион гэж юм тийм. За дууны долгион гэдгийг энэ дээр юу гэж харуулсан юм бэ гэхээр энэ одоо ингээд энэ агаар биш. За агаарыг авчиад ингээд юугаар хаачих. Бүлүүрээр хаачих. За шахлаа. Огцом шахлаа, шахангууд энд нягтрал үүснэ. За тэгээ нягтралсан хэсэг маань энэ нягтралсан хэсэг тэлнэ шүү дээ. Тэлэхээр энэ баруун гар талыг шахаад явчихна тийм үү? За тэгээд ингээд эн чинь ингээд нөгөө тэр шахах хэлэх процесс маань тэр байран дээр байхгүй ингээд орчин тараа явчих чинь шахах шахалт хэлтгээд ингээд явчих шүү дээ. Одоо өөрөлдөх юм бол энэ жаахан гүн харууд нь болохоор борууд нь болохоор шахаж байгаа цэгүүд энэ цайвар гэдэг сэргжээд байгаа цэгүүд байна шүү дээ. За тэгээд ингээд шахалт сэргжээ. За ингээд агарын шахалт сэргжээс болоод дуу явах хэрэгтэй тийм. За энэ процесс бол одоо зүгээр яг энэ процесс бол ажгүй нүгэн дээр харддаг юм да нэг бүрээ гэдэг шүү дээ тийм нэг юм ингээд хөдөлгөөд байдаг бүрээ тийм. Энэ дээр явж болох процесс тийм ээ. Энэ бол тийм процесс шүү дээ тийм. За дууны долгион. За дууны долгионы хурдыг ингээд тавьчаар өгдөг тийм ээ. За энэ харимхай чанарыг харуулсан нэг коэффициент байна. Тэгээ ягт нь орчин ягт байна тийм үү. За дууны долгионы температураас хамаарал ингээд бичсэн байх шүү. За энэс арай хялбархан томьёоч бас байж магадгүй тийм ээ. Энэ хялбарч болно шүү дээ тийм ээ. За 20 градус Цельсиус дээр за энэ 42 гэсэн байна. Манай номнууд дээр 40 байдаг шүү. 43 ч байдаг ингээд том юм завш. За тэгэхээр та нар болж магадгүй. Юу яаш вэ? Тэгвэл бид нар одоо энэ чинь дуу гэж яах болж чинь одоо тэр нэг багш хэлэхдээ 20 градус одоо нэг болгоно 25 градус болчихвол яана гэх. Санаа зовхон байхгүй. Ердөө яэш дээр л хэдэн градусын үед хурдны тэд байна гэж утсан байх учраас та нар дээр санаа зовоод нэг ямар том юунаас яадаг вэ гэдэг юм байхгүй шүү дээ тийм ээ. За энэс анхаарах. За дараа нь дууг л децибелээр илэрхийлдэг гэсэн байна тийм үү. За децибел гэдэг нь дууныхаа эрчмийн одоо нэг суур болгоод авцсан одоо 10-12 ваттыг баг метр. Ваттыг баг метр гэдэг юу одоо юу штэ. Ийм чадвар байна штэ тийм ээ. Нэг талбайд ногдох чадвар ийм одоо эрчимтэй ийм дууг бид нар суур болгож аваад эндээс тоосох гэдэг штэ тийм ээ. За тэгээ бусад дууга эндээ харьцуулсныг
тэгэл логарифмын маань ясаг децибел гэж хэмждэг юм байна тийм ээ. За жишээ нь одоо юу гэдэг вэ? Одоо энэ децибел нь одоо жишээ нь ингэж тоо авъя л да. Тэгэхээр яг өөрөө өөртөө байх юм бол ингээд одоо манай өөрийнх нь яг өөртөө нийцсэн дуурайх юм бол 0 децибелтэй тийм ээ. 10 дахин бага ороод гэх юм бол яах вэ? За 10 дахин баг шүү. 1 децибелийн 1 ваттыг баг метр квадрат гэдэг дуу ороод ирэх юм бол децибел нь 220 децибел байна. За тэгээ эн чинь нөгөө таны номон дээр байсан та нөгөө эрүүл мэндэд ядчихлаа гэдэг юм байна. За дараа. За доплер үзэгдлээ гэж яа тийм байж үлээ. За доплер үзэгдэл гэдэг нь үүсгүүр өөрөө хөдлөөд байх юм бол хүлээж авч байгаа давтамжуул хувирна гэсэн юм зарчим байх нь шүү дээ тийм ээ. За тэр нь юу одоо энэ зурган дээр гоё харагдаж байна даа гэдэг. Эдгээр харж ихад энэ нэг хүүхэд орохгүй л шиг байна тэгээд гараа явчихна. За хоёр хүн ингээд яаж юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол энэ долгион жишээ нь одоо энэ SS ингээд гарлаа гэхэд тийм ээ. Долгион үүсгүүр өөрөө ийшээ хөдлөөд байх юм бол энэ дээр их гоё загвар харагдаж шүү дээ. Энийг их гоё харах хэрэгтэй болчихдог. Долгион үүсгүүр уг эндээс бүр их юм харах хэрэгтэй байхгүй. Тэгвэл долгион үүсгүүр өөрөө яваад байгаа учраас үүсгүүр үүсгэж байгаа бүр их нүч ийшээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дугуйнуудаа ийшээ явуулаад ирэхээр энэ тал шахагдчихж байгаа юм тийм ээ. Би нэг таны загвар харуулах гэдэг утгаар хэлсэн шүү. Энэ талын зүгт холцчихж шүү. Тэгэхээр энд бол давтамж өсөж байгаа. Энэ зураас нь чинь давтамжийн хооронд. Давтамж гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө энэ хүнлүүгээ ойртож явах юм бол хүн бол өндөр давтамж сонсно. Манайхаар бол нарийнхан дуу. Хүнээсээ холдож байгаа дуу бол долгион бол нам давтамж болоод юу болно? Бүдүүн дуу. Апрандэл дээр цаашаа наашаа явж байгаа машинуудын дууг одоо нарийн бүдүүнийг ялгаж болноос гэсэн хэлээтэй шүү дээ тийм ээ. За энийг бид анхаарах. За гэрэл дээр үл сонирн биш. Гэрэл чинь долгион юм чинь бас давтамж нь өөрчлөгдөж өнгө солигдсон. Магадaltaй байх тийм ээ. За энэ бол одоо нэг юун дээр харагдана тийм ээ. Одоо гариг хооронд бол одоо юунаас ирж байгаа өнгөнөч ингэ өөрөх нь шүү дээ тийм ээ. За мэдээж хэрэг энэ дээр өөр шалтгаан бий. Тэгэхээр яг ерөнхийдөө хөдөлгөөнтэй байгаа үүсгүүрүүдийн гэрлийн давтамжийг өөрчлөж болно гэсэн утгаар хэлсэн. За энэ дээр би таамагт нэг ингээд яг энэ томьёог бол бид нар бүр батцаад авч үлэх зүгээр юм. Одоо доплер дээр ийм боломж байна гэж шүү. Жишээ нь одоо хүлээн авагч маань ойртож юм. Одоо үүсгүүрлүүгээ манай хүн өөрөө сонсгож байгаа хүн гэж яриад үлээ. Хүлээн авагч яваад тэрийг хүн гэж. Үүсгүүр маань ойртожтой. Тэрлүүгээ ойртож их юм бол давтамж гэж хувь. Холдож ивэл гэж хувь гэдэг нэм асууж үзэж байгаа. Одоо үүсгүүр өөрөө ойртож хөдлөж ивэл гин гэдэг энэ томыг бид нар одоо тогтооч хэрэгтэй. За би яагаад энийг ингэж анхааруулад байна гэвэл тэр юун дээр байд юм биш шүү дээ. Нөгөө бодлогон дээр нь хоёр галт тэрэг өөдөөс явж байна гэж. Тэгэхээр бас сонирхолтой шүү дээ. Хоёр галт тэрэг өөдөөс явна гэдэг чинь асуултаа нэмэх хэрэгтэй байхгүй таа. Эсрэг өөдөөс гэдэг чинь эсрэг зүг мөн үү гэдэг бас асуулт тавих хэрэгтэй. Өөдөөс явна гэж эсрэг гэсэн үг мөн юм уу? Тэгэхээр болж байна тийм ээ эсрэг шүү дээ. Өөдөөс явна гэж эсрэг зүгт явж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эсрэг зүгт явж байгаа хоёр юм заавал ойрчих хэрэгтэй гэдэг бас асуулт гарна шүү. Уулзаагүй үедээ ойртно. Уулзч юм л холтно. Тэгээд томьёонуудыг та ингээд тэмдэглээд авч болно. За энэ ном дээр байдаг юм уу гэж гэсэн үг биш үү. Тийм учраас энэ дээр жоо анхааралтай байгаарай л гэж би хэлж байгаа шүү дээ. За дараа нь хосолцсон томьёонууд харагдаж байгаа шүү. За энд юу нэг ингээд тавьдсан байх болж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол бүр одоо таны дүгнэлт хийчихэж шүү. Одоо юу гэсэн утгатай гэхээр ажиглагч хөдлөөтэй үүсгүүч хөдлөөтэй гэсэн. Тэгэхээр манай энэ бодлого маань яг юунд дээр тогтсныг хэлээд шүү. Ажиглагч үүсгүүл хоёулаа ойртох юм шүү дээ энэ. Энэ бол хоёулаа ойртох юм гэмдэг шүү. За одоо бүх вариантыг олж тогтоо. Хоёулаа ойрч байгаад энэ том яаж. За хоёулаа холдох үед
Энэ хасгуулаад энэ нэмэх болно. За хин ойртоод хин холдоод байна гэдгээс тийм ээ болоод энэ тэмдгүүд бас ингэж солио. Тэгэхээр та нар бодвол холдон ойртно гэдгийг чи холдон ойртно гэдгийг юу гэж яриад байна вэ тийм. Тэгэхээр манайхан холдож ойртно гэдгийг харьцангуйгаар холдох биш шүү тийм. Тэр чиглэл рүүгээ яваад байгааг л бид нар ойртон холдно гэж ярьж шүү. За яа. Дахиад анхааралтай бол чиглэлээ одоо өөрөөр хэлбэл жишээ нь ингэж хэлж болно шүү дээ. Баруун тийшээ машин 50 км/цаг хурдтай явахад яг араас нь 30 км/цагтай машин бас явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар юу гэж тогтоох вэ гэхээр за 30 гэхэр чинь яаж вэ? Тийм. Наач хөдлөхгүй юм байна. За яг тэгвэл баруун тийш явахад араас нь 30-тай машин хурдтай хөдлөж ингэж бодъё л та. Тэгэхээр гүйцэх тийш аана тийм ээ. Тэгэхээр ойртож чинь гэж хэлнэ. Гэтэл 30-тай машин маань удаашрч хөдлөж болно шүү дээ. Тэгэхээр удаашрч хөдлөж байгаа бид нар холдох гэж хэлэхгүй шүү тийм ээ. Чиглэн таарч байгаа учраас ойрт чинь тэр лөө ойрт чинь гэдэг утгаар бодох хэрэгтэй байна. За энийг л анхааралтай байна. Энийг анхааралтай байх хэрэгтэй. За тэгээд өшөө бас юмнуудаас сайн харахгүй юм тийм ээ. За энийг бид нар тийм их сайн тооцоо хийх хэрэгтэй шүү. За энэ дээр анхаарал. За энэ долгионы интерференц гэдэг юм бас яригдж байгаа юм тийм ээ. За энэ дээр сайхан юу бичсэн юм бэ шүү дээ. Далаас нэмэгдэх гэж. За долгионуудын суперпозиц. Долгионууд нэмэгддэг байхгүй хоорондоо. Долгионууд яхаараа нэмэгдгийг гэхээр би одоо нэг юм жишээ хүмүүст ингэж хэлээд байгаа. Долгионууд би энэ жигээ нэвтээ гаргацдаг байхгүй. Хүн хизээш тэхгүй. Машин хизээш тэхгүй. Тэгэхээр та нар бодож байгаа үгүй машин чинь дээрээс ингээд оруулаад мөргөл үгүй биш ээ тэр би яриаггүй шүү дээ. Огторгүй нэг цэг дээр хоёр машинд хоёуланд нь харьяалагдах цэг гэж хизээч байхгүй шүү. Хизээч байхгүй. Тэр хоёр чинь тусдаа өөрсдийнхөө огторгүй эзлээд байгаа учраас тэр хоёр давцахгүй ойртож болно. Долгион бол яг нэг цэгтээ давцж болдог баг. Онцлог нь тэр байх юм шүү дээ. Долгион бол нэг цэг дээр уулзсан. Өөрөөр хэлбэл хоёр долгион ингэж долгионууд бол огторгүй тарахтаа яг цэг дээр би энэ нөлөөлөж явчихна шүү дээ. За тэгэхээр цэг дээр яадаг юм бэ гэхээр заримдаа нэмэгдэж болно, заримдаа багасч болно. Энийг л интерференц гэдэг. За энэ усан дээр байгаа хоёр долгионыг харуулсан байна шүү дээ. Энэ хараа энэ яг нэг зургийг хилээд байгаа байхгүй. Хоёр долгион давхцнаа гэж би хэлээд шүү дээ. Тэгэхээр энэ голын цэг дээр цаадах долгион чирнэ, наадах долгион чирнэ. Хүн хизээч ингэхгүй. Нэг хүн явж ирэх юм бол нөгөө хүн заавал тэр хүн зай тавьчих хэрэгтэй тийм ээ. Нөгөө хүнийхээ орон зайг хизээч эзлэх. Тэгэхээр долгионы шин чанар бас нэг гоё шин чанартай. За энэ дээр бол ингээд интерференц харагддаг юм байна. За интерференц дээр яг хөө тэр ихсдэг багасдаг тооцооллыг би таад ингээд харуулж явах хэрэгтэй. Тооцооллыг би энэ дээр зүгээр маш хялбархан ингээд гурвалж ашиглая. Хамгийн чухал юм хараа. Нөгөө максимум минимумын нөхцөлийг сайн харах. За манай дээр бол иймэрхүү бодлого байдаг юм да тийм. Замын ялгаа нь энэ хараа би яг үгээр хэлж шүү. Долгионы уртыг бүхэл тоо дахин бүхэл тоо байхгүй. Агуулж үл максимум. Өөрөөр саяны уулзсан цэгүүд би энэ хүчтэй болгоно гэсэн баг. За дараагийн хараа. Долгионы уртыг хагасыг гэж шүү тамина. Энэ хараа сөрөг төвшөө учраас энэ чинь сундаа тоо шүү тийм. Энэ бол бүтнийг бүхэл тоо дахин. Энэ бол талыг нь сундаа тоо дахин. Максимум минимум. За энэ манайхны толгойд ер нь байж байгаа гэж би бодож шүү тийм ээ. За заримдаа фазыг асууна. Фазыг асуухаар бид нар юу гэж хэлэх вэ? Фаз чинь 2p-гээр ингээд үйлдэл явж байгаа шүү. Тэгэхээр хоёр долгионы фазын зуруунд 2p бүхэл тоо дахиад бол максимум p тог сондгоолоо дахиад минимум. Эднийг бид нар бас сайхан юу хийгээд авчих хэрэгтэй юм тийм үү? Эндээс. За энэ зургуудыг сайхан үзүүлсэн зураг харагдаж байна тийм. Энэ хоёрын жишээ замын ялгаа бол замын ялгаа гэж бүхэл тоо дахин байх юм бол энэ дараа. Энэ нэмэгдээ явчих чинь. За долгионы уртын хагасыг гэрийн харах хагас гэдэг юм шүү дээ тийм ээ. Долгионы хагас гэдэг чинь энэ шүү дээ тийм. Долгионы уртыг жингээ байж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хагас нэг шүү дээ. Энэний нэг хагас нь нөгөөтгийн доош арцах хэвээр таардаг байхгүй. Үнэхээр наалч. Ингээ минимум болчих. За энэний нэг хагас нь яг энэ хагастай ингэж таарч байгаа. Нэмэгдээд хасагдаад ингээд мундаг босгоно шүү дээ тийм ээ. За ингээд. За дифракц гэж юу юм бэ гэдэг бас дифракц ярих хэрэгтэй болчих тийм ээ. Дифракц гэж юу гэхээр ингэж хэлж шүү дээ. Саадаг тойрох үзэгдэл. Саад гэдэг чинь заавал тэглээд ижих алуугүй. Жижиг нүгчин бас саад шүү дээ тийм ээ. Жижиг нүгчин бас саад тийм ээ. Одоо саад гэдэг нь
одоо санаа нь бол тэглээд ийн гэсэн утгаар биш шүү хөлтүүдээ. Замд байгаа зүйл яах нь замд байгаа зүйл яах. Тэр нь заавал долгионыг ойлгохгүй байж болно. Ойлгодог байж болно, нэвтрүүлдэг байж тээ. Тэр хэлбэртэй биеэ л яриад нь шүү. За тэгэхээр байхгүй юм шиг ингээд тараа явчих юм л саадаг тойрно гэдэг чинь байхгүй биш гэсэн үг шүү дээ. Ингээд явчихвал дифракц болно. Нэг чухал юм байна. Энэ асуулт байдаг шүү дээ. Ер нь асуулт тийм. За тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр энэ саад нь долгионы уртад жишгүүц байна гэж хэлж байна тийм. Жишгүүц байна. За тэгээд юу гэж за энэ дээр жишээ нь саадыг тойрно гэдэг чинь юу гэсэн утгатай вэ? Одоо энэ хоёр зургийг аягуусаа харах хэрэгтэй. Та нар бодож удаа. Ард нь гараа явчлаа шүү дээ. Ард нь гараад явчихна гэж хэлээгүй шүү дээ. Саадыг тойрох гэсэн. Тойрно гэдэг чинь өөрөөр хэлэх юм бол очих ёсгүй газар очичин гэсэн үг байхгүй. Жишээ нь энэ үл яг энэ саадны явчихгоо ингээ явах нь ойлгомжтой шүү дээ. Та нар энд ард нь очлоо гэж хэлж болсон л да ард нь очих нь үнэ. Гэхдээ нөгөө нэг тойрох гэдэг үзэгдэл байхгүй. Тойрно гэдэг чинь энд бас бийж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ үл дифракц биш. Эдрийг маш анхааралтай шүү. А энэ үл хараа. Ингээд явах хэрэгтэй гэж очихгүй газар очсон. Энэ үл дифракц байхгүй. Тэгэхээр зургийг нэг бас гоё харах хэрэгтэй. Энэ синхрон зураас юу юм бэ гэдгийг үргэлж анхаарч байгаа. Энэ чинь үнэндээ нөгөө долгионч урттай байхгүй тамина. Чи нөгөө хоёр дээшээ харсан юм чинь хоёр синхрон бич байгаа байхгүй. Гурав дахь синхрон дандаа дээшээ харсан бүх эсвэл бүхний чи эсрэг үлээ хохроо. Тэгэхээр чи далайч явж байгаа юм. Тэгэхээр далайчийн хооронд хөршөө далайч хоорондоо ямар та биш. Тэгсэн энэ дэр ийм өгүүлбэр саадан долгион жишгүүцэн гэдэг чинь бараг тэнцүү байх гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр тэр чинь энэний зай чи шал өөр шүү дээ. Тэгэхээр энэ процесс дифракц биш. А энэ зай хоёр яг тойроод явж чинь гэж байна байхгүй тийм. Энэ тойрч шүү. Амил тойрохгүй чигээр явж чинь. За энэ сайхан жишээл энэ арайдууд долгион байна тийм ээ. Долгион нуулнаас ингэж яваад тойроод энэ айлуу очиж шүү дээ тийм ээ. За энэ л долгион байна их сайхан юм байна. За одоо саяны хэллэгүүдэд батлаад л асууж их шиг байна тийм ээ. Ижил бастай зэрэгэлдээ орч зүгтээ хооронд сайвал долгионы урт байж таарах ойлгомжтой асуулт. За энэ гарвч. За дараагийнх нь юу гэж яах юм? Бурууг нь олгоно. За нэг хэцүү юм байдаг шүү дээ хүмүүс яг тестич одоо зөвийн бүгэлсээр байгаа сүлд нь нөгөө буруу гэдэг үгээр дасдаггүй юм байна хэмжээ. Бурууг нь олох гэж бас төв болсон юм шүү тийм. Тэгэхээр би бодож чинь одоо айл аль дасах хэрэгтэй байна тийм ээ. За механик долгион тэг шатуу гадаргаас сайн. За механик долгион гэхээр бид нар юу хийж болно шүү хүмүүс нэг. Ууны долгион дээрээ л ингэж яачих тийм ээ. Нэс юу өшөө зөндөр механик долгион байж болно л тийм ээ. Дуу гарахгүй мөртлөө механик долгион байж л байгаа шүү тийм ээ. Тэгэхээр бид нар уугаад яриад явах бол тэг шатуу гадаргаас сайн байна. Энэ зэрэг байл хамгийн газар далайцэг нэг ажиудаж өгүүлдэг шүү дээ. Саадыг тойрч болох дифракц болж байна. Хөндлөн бодвол айлсан болж байна тийм ээ. Усан өнцгөөс базаа долгион ойх чинь одоо ойсон өнцөг бас биш үү? Усан өнцгөөс тэнцүү гэдэг хууль биш үү тийм ээ. Нөгөө тестийн бөмбөг ойж байгаа хуультай яг ижилхэн шүү дээ тийм ээ. За энэ яг хөтэ эрцэн хоосор гэдэг нь бол яг нэг айхтар юу ш өгүүлбэртэл орж ирсэн чимэг шиг ороод ирсэн. Хурд байна, давтамж байна. Уртыг олох нь бэлэн том юм. За энэ орд нь тавьсан биш үү? Урд нь тавьсан байна. За энэ бодлоо хийсэн байна. Дараагийн асуулт. За энэ хүн ч одоо 20-20 мянга гэрцэг сонсдог ч тийм. Тэгэхээр эндээс хитрхи их үл ультра хитрхи намрал инфра болчихж шүү дээ. Өөр зан дор бичсэн байна тийм. За ингэ. Тэгээ одоо юу гэж байгаа юм? Аль мужид нь харгалцсан. Ультра аль мужид харгалцсан гэдэг тийм. За ингэ тийш. Тай байдаг юм асуултсан байна. За цуура гэж юу юм бэ гэдэг бас асуудал байна шүү дээ тийм ээ. Цуура гэдэг чинь долгион ойгоор буцаад хүрээд ирж байгаа цуура их юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар энэ дээр юу анхаарах хэрэгтэй вэ гэвэл ойж ирэх учраас явсан замаа хоёр дахин гэдгийг л одоо мартахгүй л аймаар тийм ээ. Тийм. Энэ зам байна, хурд байна, ямар хугацаа гэж бид нар гэлцэл бодчих шүү дээ. Энэ дэр цуура гэж ярьж байгаа учраас нааша буцаж ирнэ гэдэг хоёрыгоо тавиарай л гэсэн утгатай. За иймэрхүү юмнууд таймын их байх нь шүү тийм ээ. Анхааралтай байх хэрэгтэй. Иймэрхүү юмнуудад анхааралтай байхгүй тийм ээ. За нөгөөт чинь юм тийм. Хоёр галтрыг угталцсан гэж. За энэ угталцсан гэдэг үг чинь за угталцсан гэдэг нь миний ойлгож байгаагаар бол
өөдөөс явчих. Гэхдээ өөдөөс явахаас илүү ойртчих гэсэн үг шүү дээ. За өгүүлбэрийг анхаарал угталцсан гэж шүү. Эхний галтрыг ийм дохио өгсөн байна. Хоёрдугаар галтрыг зөрхөө за энэ их чухал өгүүлбэр. Одоо би танд түрүүлсэн чинь зөрхөөс өмнө гэж байгаа. Зөрхөөс өмнө гэхэр чинь манай хоёр ч хоорондоо ойртчих гэсэн үг байна шүү дээ. Зөрхөөс өмнө гэж хоёулаа хоорондоо ойртчих гэсэн үг байна. Тэр ойртох гэхээр нөгөө комьюнити тэмдэг битээсаар гэсэн шүү дээ. За ингээд. Тэгэхээр нөгөө бодлого чинь бас ингэж байна. Юу яавал яах вэ гэж. Зөрөө дөнгөрүүл яах вэ гэсэн бодлого байна шүү дээ. Зөрөө дөнгөрүүл яах вэ гэхээр хоёулаа биенээс олдчих гэж үзэл шууд яах нь. Энд байгаа хоёр тэндээ солиод очих шүү дээ. За энийг анхааралтай би дахин хэлж шүү дээ. Энд зөрхөөс өмнө гэсэн үг байна шүү дээ. Цаад зохиож байгаа багш нар ч бол үнэн ба шүү дээ. Зөрхөөс өмнө гэдэг та нар юу хийж чинь? Зөрхөөс өмнө л ойлоо орчсон шүү дээ. Тэгэнгүүт одоо өгүүлбэр наарч ардан зөрөө өгүүлбэр оруулсан. Зөрсний дараа шүү дээ. За ингэж болчихсон. За тийм өгүүлбэр гарч ирнэ одоо энэ гараад байна. За хэр зөрүүтэй хэлбэлцэж байгааг хэлбэрчүүд шигүүд хэр зөрүүтэй хэлбэлцэж байгааг. За ерөнхийдөө фаз гэдэг юм л их тодорхойлсон догтуу те. Тэгээд фаз гэдэг юм л одоо ижлэн фазтай бол эзэр хөдлөн, эсрэг фазтай бол эсрэг хөдлөнтэй хөдөлгөөнд эсрэг чиглэлтэй байна гэсэн үг тийм. За ингээд. За. За бас нэг буруу юм хэлэх юм те. Нэг хугацаанд хэлсэн бол автомат за дажуулж тэгээд шууд бурууг нь авчих юм. Буруу хэлсэн. Нэг бүтэн хэлбэлцгийн хугацааг паз энэ удлаан зовлоо тийм үү. Хугацааг паз гэж хэлж байгаа болохгүй шүү дээ тийм. За энэ хүний за энэ инфра гэж зүгээр энэ үл зүгээр таны мэдгүүл асуусан байна тийм үү. За одоо нөгөөч хараа нар юу гэж юм. Хоёр галтрыг зөрсний дараа гэж. За ингэж бодлого болчихно шүү дээ тийм үү. Тий. За энийг анхаарахтай байх. Хоёр галтрыг зөрсний дараа гэж шүү тийм үү. За тэгэхээр би танд хэлсэн шүү нөгөө. Одоо бас бодлогоор орж болно шүү. Хоёр галтрыг би нэг хойноос явж ичээ нөгөөт нь тийш явж хойноос явж арийнх нь овоо хурд ихтэй тийм ээ. Юу нөгөөт нь богино юм нэтэр баг хурдтай ингэ. Тэгэхээр би танд хэлсэн шүү. Ердөө нэг нь цаашаа явж нэг нь наашаа явж гэдэг утгаар ярихаас биш. Хурд багтай нь ойртоод байна гэдэг утгаар ярьж болохгүй гэж би танд хэлсэн шүү. Харьцангуй хурдыг оруулахгүй шүү тийм. Харьцангуй хурдыг оруулахгүй. Газар дээр байгаа хурдаар тооцсон. Яагаад тэрвэл ууны хурд гэдэг юм бол орчноос хамаарахгүй гэдэг утгаас хэрэгжүүлдэг шүү тийм. За энийг анхааралтай байгаа. Харьцангуй хурдаар тооцоо ихгүй шүү гэж би анхааруулж хэлж шүү тийм. Ердөө анхны системдээ байгаа хурдаас л чиглэлээ тооцоод явчихна. Тэгээ энийг маш олон юмнуудаас өгдөөд нь юу шалгаж болно тийм ээ. За энэ сайхан. За энэ боломжийн бодлого бодогчжээ гэж. За бас нэг буруу дүгнэлт байгаад тах энэ буруу дүгнэлт ямар ч юм бол долгион тарахад бодис өгдөхгүй. Энэ дажгүй сайн биш. Долгион тарахад бол юу л зөв шүү дээ. Энерги зөвдөн. За ямар ч орчин тарна энэ болж байна. Механик долгион гэж болж байна. Харимх орчинд болж байна. Бүх долгионууд гэж энэ буруу байхгүй. Зөвхөн когерент долгион бол дэмжихүйс сулруулна шүү гэдэг. Тэгээ би дэмжихүйс сулруулах гэдэг үйл нь алга болцсон байгаа ч интерференс гэсэн байгаа тийм. Тэгэхээр дэмжих сулруулах интерференс гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ болж байна тийм. За дараа. За энэ дээр яач. Манай цаг гэж болж байгаа юм байна. Дээр хийсэн үү. За яг нэг 10 минут ярьчих тхөө тийм. Тийм дуусаагүй юм тийм. Дуусах чи тийм шиг. За энэ долгионыг одоо энэ долгионыг хүмүүс ингэж зурдаг юм байна тийм ээ. За долгион бол ингээд тийм чинь асуулт нь асуулт нь тийм. За энэний асуулт нь хаашаа явчихва. Ингээ яв. За би энэ дэр нэг юм хэлэх гээд байна хүүхдүүд. Би танд хэлсэн шүү дээ. Энэ цэг бол одоо доошоо л явна. Энэ цэг дээшээ л явна. Энэ хайчих гэдэг асуудал байна. Энэ цэг хайчих гэдэг асуудал гараад ирэх байхгүй. Тэгэхээр маш анхааралтай байна. Долгион баруун тийш явбал гэж ш. Баруун тийш явбал та нарын би энэ улаанаар зурцсан биш. Баруунаар ингээд яг өөрийг нь явуулчих. Одоо энэ цэнхэр зураас улаан руу очихдоо хаашаа явна гэдгийг шийдчихнэ. Ойлгож байна тийм. Жишээ нь одоо энэ цэг хайчих гэсэн би танд шийдэж чадахгүйсэн шүү дээ. Энэ доош явах мэдээ, энэ дээш явах мэдээ. Энэ хайчих гэхээр улаан руу очих чиглэлийн хөдөлгөөн гэж хэлсэн сая. Тэгэхээр энэ цэг үл дээш хөдлөн. Энэ цэг үл доош хөдлөн. За ингэж жижиг гэж. Энэ улаан чинь баруун тийш явж штэ.
Тэгэхээр баруун гарлууд талхаж байгаа долгион. За 100 гарлууд талхаж байгаа долгион дээр эсрэг зургийн зурхнаа шүгдтэй. За энийг сайхан анхаараарай. За ингээд за энэ дээр би нэг тамтыг харуулах гэдэг юм. Долгионы далайцыг олно гэж. Энэ хийвгүй. За энэ дээр хийвгүй гэдэг нь би юу хэлэх гэж байна вэ? Далайц энд явж штара. 3 4 байгаа. Бодлогон дээр авчиад 2 4-ний ондох зайг 10 бичсэн байна. Тэгэхээр энэ 15 гэдэг нь харагдаж байна. За энэ л чухалчтай хөвгтүүдээ манайхан чинь нөгөө энэ нэг том тоо харагдаж байна. Өө дээшээ алдсан байна. Айгүй энэ сумын харахгүй ингээд 10 гэж тавьчихсан шүү дээ. Болгоомжтой байл гэдэг энийг хэлээд байна тийм. Логичтай агсан. За долгионы урт гэдэг нь хоёрын хоорондох зай юм шүү дээ. Хоёр шаврын хоорондох зай. За хоёр шаврын хоорондох зай чинь 1 2 3 4 байна. Нэг нь 10 юм чинь 40. Дахиад энэ тал учраас 50 болох нь тийм. За ингээд 50. За энэ чинь ингээд болчих юм байна тийм үү. За энэ бол за энийг нэг харчих та хэвлээ. X Y Z. За X нэг ч зурцсан байна шүү. X дэш яв. Y нэр Y доош яв. Тийм ээ. Y доош яв. Энэ улаан лугаа яв гэж хэлсэн шүү. Шивж асуулаа. Z. Z таа. За Z бол асуудалгүй мэнэ доош яв. Тийм ээ. За тэгээд энэ дугааруудаа хийчихнэ шүү. За энийг анхаараарай хөлтөө. Долгиог энэ хараа дээр баруун гар тийш тарж ийн гэж шүү. Баруун гар тийш хардсан гэсэн учраас баруун руу зурчих. За нөгөө вариант нь юу гэж ирнэ гэж бодож байна. Зүүн тийш гэж хэлсэн шүү. Тэгээд 6 зүүн тийш зурчих. За тэгээд энэ одоо яг долгионы урт хэдвэ гэж. За яг энэ айнтыг асуудал байна тийм. 300 м хүнлүү ийм секундын дараа анжсан гэж. Тэгэхээр зам нь 2 дахин тийм. За хугацаа чинь энэ юм чинь тийм. Замыг 2 энэ замыг 2 дахин гэдэг бити мартаарай гэж байна гэсэн тийм. Зөвхөн за энэ их гоё бодлого байдаг тийм ээ. За энийг бид анхаарах хэрэгтэй. Долгионыг 2 янзаар зурж болно. За энийг л бид нэг сан анхаарах хэрэгтэй юм даа тийм. Нэг нь шилжилтээр зурж болно. Долгионы явж байгаа шилжилтээр зурж болно. Эсвэл долгиог хэлбэлж байгаа хугацаагаар зурж бол 2 боломжтой. Хэлбэлцийг бол ганцхан зурна. Хугацаагаар зурна. Хэлбэлж явахгүй чинь. Тэгээ энийг харчаад ингэсэн байгаа. За би асуултыг нэг гаргаад энэ дараа гэх юм. Эдний аль нь таарч ийнэ гэж асуугаад байгаа байхгүй. За дахиад зураг байдсан гэж. За эдний аль нь таарч ийнэ. Тэгэхээр хэвэл ингэ яв. За энэ дээр нэг аятайхан дүгнэлт. За энэ хараа та нар хараа. Яг одоо нэг тухайн экшент байдлыг үзүүлчих. За тэгэхээр энэ дээр харъя да. Яг тухайн экшен гэж хэлсэн байна. Ой. Тухайн экшен биш бүр 0 акшн байхгүй. 0 акшнд яг энэ зураг авсан. За ингээл 0 акшнаас эхлээл ингэ баруун тийш энэ яг энэ хэлбэр чи явна шүү. Энийг анхаарах хэрэгтэй. Нэг анхаарах. Яг энэ хэлбэр явна шүү. Тэгээд нэг юм харах гэж шүү дээ. 9 гэдэг цэг бол одоо яг 9 гэдэг цэг дахиад жоох ингэ зурчих. Нөгөө зураг зурчих. Улааныгаа зурчих юм бол улаан дээр гарч учраас 9 цэг дэш явах нь шүү. Ингээд 9 дэш нь дараа нь дахиад улааныгаа зураад дахиад за энэ дараагийн хатар харагдаад багш байна тийм. Энэ за 9 дэш явсан байна. Тэгээд дараа нь 10 дэш явна гэд би хараа ингээд гүцээ зурцсан биш энэ тэр хараа. Анх энэ дэшээ одоо энэ дэшсэн гэд. Тэгэхээр сая харж байхад 9-өөс эхлэн гэдэг чинь А цэг дээр очихдоо 1 2 3 м зай туулж иж 3 м зай туулж иж манай А цэг дээр эхлэх нь шүү дээ. За тэгэхээр анх тэнцүү 0-оос эхлээд нэг юу лээ 1 м/сек хурдтай байсан чинь энэ координат бол хэд вэ? Манай x-ийн координат нь 12. Гэхдээ манай эхлэлүүл 9-өөс эхэлсэн гэдэг чинь энэ хооронд нь 3 л явсан юм шүү дээ тийм ээ. За тэгэхээр хурдыг олчих болох юм шүү дээ тийм үү? За хурдыг олчих болно гэж юу лээ? Хурд мэдчих жаа. Хэдэн секунд явах вэ гэж олчих шүү дээ. Тэгэхээр энэ 3 чинь нэгээр 3 секунд явах юм байна тийм. За нэг юм асуудал. Хоёрдугаар нэг энэ төшиг болох нэг зураг байгаа. Тэгээд тийм. Энэ за чи асуултаа би чи мартчихсан явж шүү. За асуулт руу орох хэрэгтэй. Тийм. А цэгийн хэлбэлцлийн Y-тэй график хэлбэр гэж байна. А цэг маань хэлбэлцээд байгаа яг тэр хугацаанаас хамаарсан график нь аль нь бэ гэдэг шүү. Тэгэхээр ямар ч байсан манай А цэгийн хувьд бол хөдөлгөөн бол 3 секундын дараа экшн гэдэг нь харагдлаа шүү нөхдүүдээ. Тийм ээ. 3 секундын дараа хөдөлгөөн экшн гэдэг нь харагдлаа шүү нөгөө 3 м зай байгаа хурд нь 3 юм чи 3 секунд дараа хөдөлгөөн. За зургуудаа хай хэвлээ. Зургаа хай 3 секундын дараа хөдөлгөөн хөдөлгөөн энэ лав байна. Энэ лав байна. Энэ хоёр болж байна. Энэ худлаа. Энэ зүв. За энэ худлаа. За тэгэхээр 3 үнэн гарсан шүү. Энэ зүв. Энэ хоёр хоёулаа зүв.
За тэгэхээр дараагийнх нь харна шүү дээ. 3 секундын дараа үглээсэ чинь. А харуулсан зэрэг тийм. За ингээд А маань 3 секундын дараа дээшлээд явах хэрэгтэй шүү. Дээшлээд явах хэрэгтэй шүү тань. Дээшлээд явахдаа хэдэн секундын дараа хамгийн орой дээр очих юм. 6 арчихгүй юу. Тэгсэн энийг харсан чинь яг энэ орой дээр хүрэх хоёрын хооронд 2 зай биш шүү. 2 секундын дараа орой дээр очино. Тэгэхээр манай А гэдэг юм бол хөдөлгөөн гэснээс хойш 5 секундын дараа дээшээ харсан тим графикл хайхантай гэдэг. За энэ хоёр хараа уг нь хоёулаа сайхан байсан. Таач энэний орой 4 дээр таарад энэний орой ч бүр 8 дээр таарна худлаа. Уус саяны багцаагаар бид 5 секунд энэ явахгүй. За энэ график сайхан таарч тийм ээ. Тэгэхээр энийг л та нар одоо саяны миний хэсгийг л анхаараарай бүгдээ. 3 секундээр дөнгөж очсон байхгүй. Дараа нь энэ зургийг харцсан. Би дахиад энэ рүү нэг гарчлаа. 3 секундын дараа А дээр энэ үзүүр очино. Дээшээ өдлөө. Эдлийн хараа 2 секундын дараа чинь 2 гэдэг за 2 секундын дараа А хамгийн орой дээр очино. Тэгэхээр 5 секундын дараа А-цыг бол орой дээр очсон байж яхна гэдэг. Тим график хайсан чинь манай дотор 5 секундын дараа чинь энэ явж шүү дээ. Тийм энэ орой дээр явж тийм үү? За тэгээд энэ таарч чинь. За өөр project чинь хэлбэр нь жаахан тэгээд энэ цаа билээс програм. За байж хэлбэр сайн хараад хэлбэр тэр хугацаа гэж хамаагүй шүү дээ тийм ээ. За ингээд энэ чинь за анхны нэг хараад. За ингээд дээшлээд доошлоод ингэ явах гэсэн тийм. За тэр бүр хөөгд болчих юм байна. За дараагийн асуулт нь ямар хөө асуултын сонирхолтой хэлбэр. За энэ үл их сонирм биш ээ тийм механик толгой гэж таарна. Бичээр дуусчаад би жаахан тэгээд. За энэ хараа нөгөөтг чараа. Энэ чинь за хаашаа гэдэг нь тодорхойгүй байна тийм ээ. Зураг төгссөн гişглээд зураг төгссөн гэдэг нь яаж болчихвол 10 зүйнтэй гэдэг нь харагдаагүй байх. Би одоо энийг юунаас татаж авсан байхаар харагдмаар юм байна. Доор нь долгион дарах хэлийг өгсөн шүү дээ. Хаана? Тийм биш. Энэ үү тийм нэ. Хүүхдүүд юм ундаг шүү дээ. Би энэ чиглэлийг олохгүйсэн чинь надад хэлж төгшөө доор нь зурцсан байна гэж. За энэ одоо зүүн тишээ тарцсан байна. Тэгэхээр нэг улааны гавьж зүүн тишээ зурцсан биш. За тэгэхээр одоо бидний асуултны хариулт улаан руугаа яаж явах вэ гэхээр энэ доошоо явна. Энэ дээшээ явна. Доошоо үл энийг одоо харж байхад энэ гоцоо доошоо явна. За энэ болж. Сайн байна. Тэгэхээр нөгөө төртөө чинь түрүү зургийн нөгөөгүй баруун тийш өгүүлбэр хэлсэн байсан юм байна тийм. За энэ бас байж чинь. За энэ чи яг хөө саяны бодлого хариулт явуулж байгаа юм биш. За энэ дээр нэг асуулт байна өгдөө. Энэ дээр бас миний сонирхоод байгаа юм л нэ шүү дээ. Усны давлгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр давлгаа гэдэг чинь бондгор шүү дээ тийм. Тэгэхээр тэр бондгор юм чинь өөрөө долгионы уртаа гэж хэлэх гээд тийм ээ. Энийг анхаарай. Давлгаа гэдэг чинь нэг. Тэгэхээр нэг давлгааны хооронд тийм 20 удаа мөргөн гэхэр ч өсөөгөө 10 секунд 20 удаа мөргөн гэдэг чинь нэг удаа мөргөтөө хувааж гарч ирлээ 10-ыг 20 хувааж гарчаад хэд гардаг вэ? 0.5. 0.5 секунд нэг удаа ингэж үеийг харагдаад байна шүү дээ тийм ээ. За энэ үеийг харагдаад. Ингээс үеийг нэг сонирхоогүй юм байна дөө ингээд шууд авчиад давлгаа хоорондын цай. За давлгааны хоорондын цай гэж метр юу нэгсэн биш лямбда гэсэн биш тийм ээ. За энийг бүр ашиглаж байна. Чи ингээд үе мэн болох гэдэг энэ үе ердөөж ашиглаад байна. Ердөө л давлгаа хоорондох цай гэж би таанаас бондгорын хоорондох цай биш долгионы утч гэсэн. Тэгэхээр 2 метр гэдэг нь лямбда гэсэн юм байна. За давтамжаа олох хэрэгтэй байх юм тийм ээ. 1 секундэд хэдэн удаа мөргсөн бэ гэж 2 Гц гэж болоод би энэ томыг сайхан хараараа өгөх гэсэн чинь байх тийм ээ. Энэ болж шүү. За энэ яг түрүүний бодлого юм явж тийм ээ. За энэ л хаваа. За цахилгаан сонцон долгион чинь дараагийн юугаар орох юм биш үү гэдэг. За цахилгаан сонцон долгион чинь дараагийн хичээл дээр орох нь байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгалаа гэдэг тийм. 4 сарын 23-нд орох юм байна. Тэр нь одоо 23 шүү тийм. 15 цагаас орно шүү. 4 сарын 23-нд цахилгаан сонцон долгионыг нь орно 15 цагаас. За өнөөдөр хичээл ингээд дуусгая. За баярлалаа өгдөө. За баяртай. За баяртай.